За. За митинг эхлэхээс өмнө би өөрийгөө нэг багахан танилцуулж байна. Намайг Ариун Жаргал гэдэг. Тэгээд саяхан яг хөрөнгө оруулагч ээжүүдийн клубтэй нэгдсэн гадаад харилцааны салбарын хятад болон англи хэл дээр орчуулах хийдэг. За тэгээд өнөөдрийн манай сэдэв болохоор гэр бүлийн орлого зарлагыг бүртгэх арга замуудыг заах болон туршлага хуваалцах гэдэг сэдвээр явахаар байгаа. За тэгээд энэ дээр манай яг клубын үүсгэн байгуулагч ментор маань өмнө нь хийж исэн уулзалт дээр өмнө ингээ яриа хийхэд ингээ хүмүүс ингээ энэ дээр нэлээд юм одоо яг ийм ингээ туршлага ингээ сонсох айгу хүсэлтэй байгаа. За тэгээд өөр ямар ингээ аргууд байдаг. Тэгээд ямар хуу байдлаар ингээ үр дүнтэйгээр орлого зарлагаа ингээ тэмдэглэж ингээ явж болох вэ гэд ингээ энэ сэдвийг ингээ хүнсний дагуу тэгээд өнөөдөр манай хамгийн анхны уулзалт бол энэ сэдвээр явагдахаар байгаа. За тэгээд өнөөдөр гишүүд маань нэгдэж явах шиг байна. За түр screen share хийхээс өмнө ингээд бич. За миний дэлгэц. Миний яриа гайгүй сонсогдож байгаа байх тий. Сонсогдож байна. За. Манайх саяхан шинээр нүүж ирсэн байгаа. Тэгээд ерөөс интернет тавиулаг болохоор дата цацж байгаа. Хэрэг яриа ингээд тасалтаад сонсогдохооргүй байх юм бол хэлээрээ ингээд гацж шүү, болохгүй юм шүү гэд дор нь хэлээд яваарэ. За тэгээд өнөөдрийн хайлайт өнөөдөр бид нар яг ямар сэдвүүдээр ярилцах вэ гэхээр хамгийн ихэнд дэвтэр хөтлөлт. За ингээд хамгийн түрүүнд нөгөө санхүүгийн ингээд бүртгэхээр хүмүүс ингээд нөгөө үзэг тасаа барьж байгаа тийм ээ ингээд дэвтэр тэмдэглэл хөтлөлт ингээд явагддаг. За тэгээд тэрнээс гадна MyFin аппликейшнээр орлого зарлагыг хэрхэн бүртгэх вэ гэд манай удирдлагын багийн гишүүн Уран Чимэг маань танилцуулна. За тэгээд тэрний дараагаар хоёр дахь нь болохоор манай өдөр тутмын ингээд бид нэр одоо худалдаа авалт хийснийхаа дараа Монголдо байхдаа тийм ээ ингээд худалдаа авалт хийснийхаа дараагаар ингээд нөтийн баримтаа бүртгүүлдэг тийм ээ. Тэгэхээр e-баримт аппликейшнийг ашиглаад хэрхэн зарлага бүртгэдэг вэ гэд энэ дээр товч танилцуулга явагдана. За тэрний дараагаар болохоор манай үүсгэн байгуулагч ментор маань нар мандах маань Excel болон Sheets ашиглаад хэрхэн хүснэгчлэн одоо яг орлого зарлага бүртгэх вэ гэдэг дээр бас богино тайлбар явнаа. За тэгэхээр хамгийн ихний яриагаа хийхээр дэвтэр хөтлөл болон MyFin аппликейшнээр орлого зарлагыг хэрхэн бүртгэх вэ гэд Уран Чимгийг авирч байна. За баярлалаа. Нойроо минь түргээ. За дуу хийвэн байгаах тий. Хийвэн сонсогч байна. За окей. За тэгэхээр дэвтэр хөтлөлт болон MyFin app байгаа. Энэ хоёрыг ерөөдөө би яг өөрөө туршаад явж байгаа гэсэн. За тэгээд ер нь бол яагаад бид нэр өрхийн санхугаа хөтлөх ёстой вэ? Тэ яагаад заавал бид нар өнөөдөр энэ сэдвийг хамгийн эхлээд хүндэж ярьж байгаа вэ гэдэг. Жишээлбэл миний хувьд яагаад өрхийн санхугаа хөтлөж хэлсэн бэ гэхээр орлого орж ирдэг. Тэгээд дууссан байдаг, зарцуулсан байдаг. Тэгээд хаашаа хэдэн төгрөг юунд зарцуулж, эсвэл тэгээд баг зэрэг нөгөө маргаан өснө. Ингээд яагаад ингэж дууссан те ингээд мөнгө өгөөд гэдэг юм уу гэр бүлийн маргаан өснө. За эсвэл нөгөө тодорхойгүй ямар ч хэлээс ингээд орлого олсон. Тэгээд ингээд дууссан хаашаа орсон хэдэн төгрөг юу руу зарцуулсан. Тэгвэл дараа одоо тэгээд дахиад юу авах тусаа байгаа юм те. Дараасаа тэгвэл яаж тэгвэл орж ирж байгаа орлого зөв хуваарлаж зохицуулах юм гэдэг иймэрхүү асуудлуудаа шийдвэрлэх. За нөгөө талаас ямар нэгэн нөгөө зорилготой хадгаламж ч юм уу үүсгэж эхлүүлэхийн тулд төлөвлөх хэрэгтэй байсан. Одоо жишээлбэл хамгийн анхаарал би нөгөө байрны урьдчилгаа бэлтгэхийн тулд ч юм уу ингээд баг ингээд 10 жил татварлахгүй хуримтлуулсан одоо нихад одоо үр дүнгээр ч юм уу те бастага нөхөр бит хоёр үр дүнгээр одоо урьдчилгаа хийсэн ч гэдэг юм уу ингээд юм тууштай удаандаа нэг юм гэр бүлийн алсын хараа зорилгыг ингээд тодорхойлоход хүртэл ингээд өрхийн санхүү маань ингээд зайлшгүй шаардлагатай мэн гэдгийг ингээд мэдэрсэн учраас тэгээд тэр асуудлууд ингээд үүсээд байсан учраас даван дуулахын тулд жишээлбэл хамгийн эхлээд би зүгээр ингээд яг ийм одоо бид та бүхэн танилцуулах байгаа дэвтэр биш зүгээр ингээд энгийн өөртөө байсан тэмдэглэлийн дэвтрээ нээгээд тэгээд дээр нь ямар ч зах самбараа эмх зэгцгүй зүгээр л орлогоо нэг талд нь зарлагаа нэг талд нь ингээд бичээд эхэлчихсэн. Тэгээ баг хэл гарan шахуу хэлж шахуу тэгэж бичээд за тэгээ сүүлдээ нэг энийг жоохон цэгцтэй хатаахан болохгүй л ингээд сүүлдээ тэрийг хараад толгой эргээд ингээд
ойлгомжгүй болоод ирсэн. Тэгэнгүүт би одоо та бүхэндээ санал болгох гэж байгаа. Танилцуулж өөрөө хэрэгэлцээд одоо 3 жил баг хэрэгэлсэн энэ бирж дэвтрийг. Тэгээд дэвтэр хөтлөх арга одоо нөр дуун байдгүй гинөө сонсогдож байгаа бох тий. Тэгвэл энэ даваа хүмүүс маань өөрөө яаж байгаа юм шиг байна те. Хинээ төр зур уртлын утас нь гаргаж байгаа нөгөө нэг дэвтэр хөтөлснөөр бид нар яаж байгаа вэ гэхээр нөгөө орлого залгаа хөтөлж болох зүгээр л нэг арга дэвтрийн арга бол тэгээд одоо таадтай би дэвтэрний бүтэц тэгээд хэрхэн хөтөлж байсан жишээгээ тэгээд дэвтэр хөтлөхийн ер нь даваа ба суртал нь яаж ажиллагдсан мэ гэдгийг хуваалцах таамаа. Тэгээд дараагийн слайдн дээр одоо жишээлбэл энэ дэвтэр маань болохоор энэ бирж гэдэг нэртэй хувийн санхүүгээ яг ингээд ментор бодлого бие менторын маань юм гаргасан өөрийнх нь гаргасан дэвтэр байдаг. Одоо миний санхүүгийн одоо хувийн ментор багш маань гэсэн. Тэгээд багшийнхаа менторынхаа дэвтрийг ерөнхийдөө 4 жил бараг хөтөлж байна. Тэгээд бүтцэн нь болохоор дараагийн слайдн дээр харагдсан дэвтэрний хамгийн ихний хэсэг дээр болохоор ерөнхийдөө юу байж идэг? Тухайн ингээд энэ царынхаа календар байж идэг ихний утсан дээр одоо энэ ихний эцэгтэй харагдаж байгаа шиг. Тэгээд дараа нь тухайн сарынхаа яг ингээд төлөвлөгөөгөө бичдэг яг ямар орлого зорж байгаа юм. Цалингаас бизнесийн орлогоос бусад орлогууд тэрийг ингээд чеклээд бичдэг ингээд зүгээр өөрөө ингээд төлөвлөж бичдэг гэсэн үг. Тэгээд энэ орж ирсэн орлогоо ингээд хэрхэн зарцуулж болох вэ гэдэг ингээд зарлагынхаа задаргааг ингээд доошоо бичсэн байгаа. Бүтцэн ингээд ерөөхдөө энэ бол ингээд нэг юм 10-аад нэг 10 гаруй бүтцийг л санал болгож байгаа. За энэний дагуу ингээд бичээрэй гэдэг тийм. За тэгээд яг хувийн санхүүгийнхаа ингээд системийг хэдэн хувийн одоо хадгаламж руугаа хийх, хэдэн хувийн хөрөнгө оруулалт руугаа хийх, хэдэн хувийн хэрэглээргүй хийх гэдгийг яг ингээд нэг санал болгосон юм жишээ байдаг. Хүснэгт энийг харж агаад өөрөө за одоо хадгаламж руу 10% ч гэдэг юм уу 5% ч гэдэг юм уу хэрэглээрүүгээ хэдэн хувь ч юм уу энийг ингээд тухайн сар болгондоо өөрөөр ингээд одоо бичээд нөхөд явж болно гэсэн. Заавал ингээд тогтмол биш. За тэгэнгүүт дараагийн доотлын 3 дахь зурган дээр болохоор яг өдөр орлогын юу нэж байгаа нөгөө орлого залгаа бичих хүснэгтүүд. Тэгээд хамгийн дээдл дээр нь болохоор орлогынхаа хэсгийг бичээд энэ голын хэсэг дээр нь болохоор хадгаламж хөрөнгө оруулалт руу хийсэн мөнгөнд дүнгээ бичээд доотлын хэсэг дээр нь болохоор зарлагын утга мөнгөнд дүнгээ бичээд ингээд явдаг байгаа. За тэгээд нэгтгэсээр байж байгаа дараагийн ингээд бүтэн нэг сар ингээд хөтлөөд дууссаны дараа ер нь 7 хоног болгоны артлт ингээд хөлн бас гараа явдаг. Орлогын хэдэн орлогод хэд байсан, хадгаламж хэд байсан, нийт зарлага нь хэд байсан. Гэтэ зарлага нь нөгөө хамгийн анх юун дээр байсан, бүтцэн дээр байсан. Одоо жишээлбэл хоол хүнс рүү, унаа тээвэр рүү, интернет рүү ч юм уу, эрүүл мэнд рүү ч юм ингээд нөгөө хуваасан салбарууд руугаа ингээд нөгөө хуваагаад бичээд ингээд хөл дүнгээ гаргаад ингээд 7 хоног болго ер нь тооны нэг юм бол ингээд товчгнол мөсдөг. Тэгээд өдөр болгомоос орлого залгаа орчих юм бол санаад ингээд бичнэ. Эсвэл нэгтгэж байгаа 7 хоногоо бодож байгаа нөгөө хуулга молгоо харж байгаа нөхөд бичнэ гэсэн. За иймэрхүү байдлаар явж байгаа сарын төгсгөл дараагийн слайдн дээр гарч ирж байгаа. Сарын төгсгөл болохоор яг нөгөө тухайн сарынхаа юу гарч ирнэ гэсэн үг. За энэ жишээлбэл миний нэг одоо энэ баг 2 жилийн өмнөх дэвтэрний маань зураг явж байна. Энэ 6-7 сар гэсэн байна. За энэ 6 сар байх юм шиг байна. Нөгөө нэг уртлынхаа ерөнхийдөө орлогоо төлөвлөж бичсэн, зарлагаа төлөвлөж ерөнхий нэг иймэрхүү байдлаар бичдэг гэсэн үг. За тэгээд дараагийн слайдыг гаргач үү те. Дараагийнх дээр нь болохоор яг нэг өдөр болгоны төлөвлөж бичсэн нь гарч ирж байгаа. Тэгээд энэ дээр одоо өдөр болгоных нь ерөнхийдөө ингэж гарч ирнэ гэсэн үг. За тэгээд би яг энийг бичиж байхдаа ер нь нэг 7 хоногт нэг удаа ядаж нэг юм зарлаггүй өдөр болгоё гэдэг өрөөтэй яг хамгийн анх явж ирсэн. Тэр үеийг яг төвсрээд зураг орсон байна. Тэнгүүд нөгөө нэг зарлаггүй өдөр гэж нэг өдөр ингээд гарч ирэнгүүт маш баяртайгаар өөртөө одоо чадлаа гэд ингээд өөрийгөө урамшуулад явдаг байсан. Жохон бүсээ чангалах горимтой байх үеийн юу гэсэн үг. Хөтлөлт. Тэгээ яг ийм хүү челленжийг өөртөө хаяада гаргуулсаас зүгээр л хийдэг. Яаж хийж байгаа ч нэг өдөр зарлаггүй байж болтол юм биш үү ер нь бол. За тэгээд ингээд өдөр алганыхаа ингэж явсныхаа дараа нөгөө нэг 7 хоногоор дуусаад сарын төгсгөлийн хойд талд нь орж ирж байна те. Сарын орлого зарлагын тайл ингээд ерөөд ингээд хөл орлого зарлага хоёрыг нь балансд байж байгаа хэрэгтэй. Гэтэл ихэнх тохиолдолд эхлээд бол зарлага нь ингээд даваад идэх хасах руу энэ бас энэ арай хасах руу ороогүй утгатай юм те. За иймэрхүү байдлаар ингээд явна гэсэн үг. Дэвтэрний маань бүтц цаад ерөөхдөө. За тэгээд ингээд бүтэн жилээр нь яг ингээд явдаг.
Тэгээ энэ нөгөө нэг хамгийн сүүлийн сайжруулсан ингээд нөгөө том нь бараг А4-ээс арай жоохон эхний хувилбар нь бол яг ингээд А5 шиг жижигэн дэвтэр байсан. Тэгээ одоо энэ нөгөө нэг арай жоохон сайжруулаад том болсон. Тэгээд ингээд 40 жил хөтлөөд жилийг хой талд нь ингээд нэгтгэж байгаа. Одоо сар сараар нь яг нөгөө нэг үндсэн задаргаагаар орлого нь ямар бүтцтэй, ямар байсан, зардлага нь ямар бүтцтэй, ямар байсан ингээд. Тэгээд ингээд бүтэн жилээр нь ингээд анализ зүг зураг ингээд харах боломжтой ингээд нэг хуудсан дээрээс. Тэгэхээр хамгийн эхлээд бол ингээд бараг 7 хоногоо бичээд харах хүртэл амар кайфтай мэдрэмж ингээд юу томоор нь ингээд нөгөө зүгээр эхлээд хэсэг дээр биччихснаас ингээд жоох юм системтэй бичээд харахаар манайх чи одоо хүнс рүү хамаг их мөнгө нь ороод байгаа юм байна да, эсвэл боловсрол руу хамаг их мөнгө нь ороод байгаа юм байна, эсвэл ингээд тансаглал одоо юу ч гэдэг юм те гадуур хоол идэхж юусаа хамаг юм ингээд мөнгө зарцуулагдаад байгаа маань ч гэдэг юм уу, хэдэн хувь нь хаашаа орж ийнү гэдэг нөгөө хуваар нь харж болох. Гэхдээ тэрийг ингээд өөрөө автоматар бодохгүй өөрөө л бодож үзэн штэ. Нийт тэдэн дөрвөнөөс тэдэн тийш орсон байна, ийш орсон байна гэх ер нь бол өөрөө анализ хийж ерөнхийдөө хүсэл 7 хоног болгоныхоо амжихгүй сар болгоныхоо төгсгөл. Тэгээд сар болгоныхоо төгсгөл болж игэл нэг дүгнэлт бичээд яваад байвал бас зүгээр санагцсан. Жохоо нөгөө нэг юугаа хараад халаасны цонхоогоо харах хэрэгтэй. Ингээд бичингүүд угаасаа халаасны цонхоо маань ингээд юу болж ирнэ. Тодорхой болж ирнэ. Хаашаа юу урсаад байсан нөгөө нэг ингээд алга болоод байсан мөнгө нь хаашаа орсон гэх амар ил тод нээлттэй болоод тэгэхээр нөгөө хамгийн жишээлбэл надад толгомжжээс нөгөө мөнгө өгөөдтэй, цалингаа өгөөдтэй тэгээд хайцсан ингээ яагаад дууссан бэ ч юм уу те. Тэгээд би гэр бүлтэй ингээл зарцуулаад дуусна штэ гэдэг нэг үгтэй байсан бол одоо энийгээ бариа суудаг баа наашаа суужээ гэж байгаа бүр инээж байгаа баяртайгаар харуулна. Та тийшээ тэдэн дөөр явсан байна. Хүүхдийн памперс руу чинь тэдэн дөөр явсан байна. Таны ингээд тамхины хэрэглээрөө тэдэн дөөр явсан байна гэд ингээд нөхөртөө хэлэх бүр маш олон үг өгүүлбэр ингээд юутай болсон байсан. Тэр нь бас маш гоё. Одоо ямар нэгэн маргаа одоо бараг нөгөө нэг гэр бүлийн маргаануудыг дийл бас нэг хэдэн хувийн чөлөөд нэг нөгөө нэг мөнгөтэй холбоотой маргаанууд байдаг шүү дээ. Тэр маргаанаа ямар ч юм шийдвэрлэж чадсан. Тэгээ эхэндээ бол нөгөө нэг юу яасан л та түүх ийм олон ирээн жирэ юм хатгүй. За зүгээр ерөөд нь саяас ийсэн ч гэдэг юм уу нэг ингээд юм тэ нөгөө нэг ингээд нэг шимтэж ингэж явахгүй бараг 3 жил явсан л та. Тэгээд бараг 4 дахь жилээсээ нэлээ ойлголттой болоод ингээд байгаа маань тэгээд байгаа маань за тэгвэл дараасаа тгийгээд ядаж ингэж нөх хамтарч өрхийнхөө орлого зарлага дээр анализ хийдэг болсон. Эхэндээ бол би зүгээр өөрөө ганцаараа хийгээл ганцаараа дүгнээд тэгээд танилцуулгаж оролдоод тэгэл бүтлгүүтэл эсвэл амар олон асуулт асуух нэг хариулах юм ямар ч бэлтгэн сууж идэг байсан байна. Тэгээд нөгөө талаас бас нэг ололттой тал нь нөгөө юмны үн өсөж байгааг бүр алхам тутамдаа мэдэрнэ. За талах 1500-аар авч ирсэн бол 2000 боллоо тэд боллоо за сүү тэд боллоо ч гэдэг юм уу ингээд нөгөө бид нар нөгөө дэлгүүрээс юм аваад зөвхөн нөгөө нэг юм юу л баримтынхаа нөгөө сулааныхаа дүнг уншуулад нэгсэн дүнгээд баг хардаг болохоос доторх задаргаа нь хідэн дүүргэнд би өндөг авсан, хідэн дүүргэнд сүү авсан, хідэн дүүргэнд төмөс авсан гэдгээ баг анзаардаггүй шүү дээ. Тэг яг ингэж хөтлөхгүй байгаа тохиолдолд ер нь анзаардаггүй. Тэгээд энэ хэвтер маань нэрээ юу те? Баримт ингээд бас наах хэсэг байдаг. Түрүү нэг цус хараад өнгөрсөн баг. Одоо ингээд сарын тайлангийнхаа талдаа нэг баримтаа наах хэсэгтэй байдаг. Тэрэн дээр би бас ингээд баримтуудаа нэг хүчил ингээд бас наагаад явдаг гэсэн. Тэгээд дараа нь нөгөө нэг хөл дүн дээр ингээд дөрөв мөрөө гарахад тацаад нөгөө баримтуудаа харахаар нөгөө алдаага болж чаддаг. За иймэрхүү байдлаар тэгээд дараагийн утгаар оръё. Тэгээд тайцт маань нөгөө асуулт гарч ирвэл бас шууд гараагаа асуугаарай. Би ингээд яриад явчихж магадгүй шүү. За бүгд тэр асуултуудаа нөгөө нэгдсэн байдлаар нэгтгэж байгаа сүулт нь асуух уу? Тэгэх юм уу? Тэр сангийн нөгөө нэг слайдтай холбоотой асуудал болохоор яг л байна. За. Урагшлуулах уу? За. Эндээр болохоор нэг сарын орлого нь нөхөр эхнэрийнхээ орлогоудаа нийлүүлээд ингэж тооцсноос л зөвхөн өөрийнхөө орлогоо гэдэгч тооцож байгаа юм болов уу? Анх би бичгтээ бол нөгөө нэг нэгдэж чадаагүй байсан ч зөвхөн өөрийнхөө бичиж явдаг байсан. Тэгээд яг нэг өрхийн санхүү нэгдэд баг миний 2 дахь 3 дахь дэвтэрнээс л баг өрхийн маань бүх ингээд юм маань нийлж ирсэн шүү дээ. Эхэндээ бол баг нөгөө нэг
юу байсан ингээд тусдаа. Тэгээд манай нэг бүр бол жишээлбэл одоо ингээд орлого зарлага бүтцийг бол тийм зарч холбогдолтой зүйл гэж боддоггүй. Тийм байр суурьтай байсан болохоор ер нь нийлж чадаагүйсэн. Тэгээд яг нөхрөөс ингээд шилжүүлж орж ирсэн нөгөө нэг мөнгө төгрөг ч юм уу тэднийг бас ингээд бичээл бас явуулчихлээсэн шүү дээ. Яг энэ төвчөрд яг энэ зурган дээр харагдаж байгаа дээр бол миний хэлж байгаа. За. За тэгэхээр за. Тэгээд асуулт тэгэл бас гоё бичиж байгаа дараа нь асуучгүй тий. За тэгээд ерөөдөө бол нөгөө нэг яг ингээд дэвтэр хөтлөхийн давуу тал бол ингээд боддоор түрүүний хэлсэнчлэн нөгөө нэг 7 хоногоор нь ингээд өөрийнхөө юмыг бараг бичиж хараад бүр хамгийн ихний удаад бол бараг шок яг юм гоё мэдрэмж авна. Тэгээд тэр ингээд бодит мэдрэмжийг бүр ингээд нүдэрээ хараад гараараа ингээд өөрөө бичиж байгаа учраас тэгээд бодож байгаа учраас ингээд юу байдаг тийм гоё басамттай бөгөөд юу одоо нэг өөртөө челленжтэй байна. За өстой ийм байгаад байгаа юм гэдэг бүх нөгөө нэг хатааснаас зарах өөрийнхөө юг харна. Үнэн дүр төрхийг өрөнд харна гэсэн үг. За тэгээд тэгээд баг 3 дахь тестрээс эхлээд ерөөхдөө нөгөө нэг гэр бүлийнхаа нэг санхүүгийнхаа хурлыг одоо нэг хурал гэж хэлэхээр амар сүстэй сонсогдож магадгүй зүгээр юм нэг хөөрхөн ширээгээ тойр сууж байгаа. Ингээд нэг юм бол цаард нэг удаа нөгөө нэг нөхөр маань энийг ингээд ойлгоод дэмжиж эхлээд сонсож эхлээд нөгөө амар олон асуулт асууж явах үеэс нь эхлээд ийм байвал зүгээр юм байна гэж сар болгоны төгсөл нэг юм санхүүгийн гэр бүлийн хурал маягийн юм хөөрхөн хийгээд тэгээ хүүхдүүд маань жоохон болохоор нөхөр их тавьж явж байгаа юм л да. Томроод ирэх юм бол нөгөө хүүхдүүдээс оруулаад өгдөгтэй юм bijээ. Тэгээд боддоор ингээд харуулаа яриад ингэсэн байна. Одоо дараа сард ингээд тэгээд хэдэн төрлийн орлого орж ирэх юм ч одоо тэрийгээ тийш ингээд энэ бүх юм нөгөө нэг хурлаараа ярьчих юм бол дараа сар нь нөгөө нэг орлогоо төлөвлөж, даргалгаа төлөвлөж бичгээд ганцаараа ингээд гарчлаа суугаад тахгүй. За зэрэг яйдаа дийтэй гэдгээд ингээд нэг өөрөө бодоод тахгүй ингээд нийлэх юм бол маш одоо миний одоо хийжсэн ачаал баг ингээд 50% хөнгөрчээсэн. Хамаагүй гоё болж байсан. За тэгээд гих мэтчлэн бас гоё зөндөө олон давуу тал байгаа. Тэгээд сул тал гэх юм бол жоохон нэлээд хугацаа орно. Түрүү хэлсэнчлэн нөгөө өдөр алгана би бол бараг ер нь өдөр алгал баримтаа барьж байгаа шууд бичээд идэг гэсэн ихэндээ да сүүлдээ бол яхаа цуглуулж байгаа 7 хоног орно ч юм уу бичээд анализ хийгээд явсан. Жоохон хугацаа орно ингээд зориулт гаргаж авах суун. Дэвтэр цаас бал тооны машин 3 бариад. За тэгээд тооны машинаар өөр ингэж бодож хөл дүн бүх юмаа бодож байгаа учраас баг зэргийн алдаа гарна эсвэл хөл дүн зөрүүл ингэж дахиж ихнээс нь бодно. Тэгээд энэ дэвтрийн бүтцэн нь бол яг ийм гээд ингээд зохиогоод өгсөн учраас яг тэр бүтцээрээ л ингээд жоохон баригдаж явна. Баригдмал дуу. За тэгээд яг дэвтэр хөтлөөд ингээд анализ хийгээд дүүн шинжилгээ хийгээд ингээд жоохон тооцоол хийгээд баг зэргийн жоохон санхүүгийн суурь мэдлэг хэрэг болно. За энэ нэг тийм сүртэй биш ядаж хувлаад процент л алдаа тэдэн хувийн тийшээ ийшээ юм байна гэдэг нэг жоохон юм бодно гэсэн үг. За тэгээд ямар дэвтэр гэдгээс хамаарат үнэн нь бол янз бүр юм лээ. За миний хэрэглэсэн дэвтэр одоо жижиг нь анх нэг 25,000-аар ч илүү гарч ирсэн. Тэгээ одоо энэ том нь болохоор 47,000-аар гарсан мэлээ. Тэгэхээр жоохон үнэн нь ингээд бас янз бүр байдаг. Тэгэхээр бусад дэвтрүүдийг би бас сайн мэдгүй янз бүрийн үнэтэй байдаг баг. За ийм байж энэ дэвтэр дээр болохоор. За одоо дараагийн слайд руу үзүүлээ юу руу оръё? Нөгөө MyFin app руу оръё. Тэгээд одоо би энэ жилээс яг сая он гарахын өмнөх нэг сараас эхлээд юу яасан юм? Энэ MyFin app-ыг хэрэглэж хийж байгаа юм. За тэгэнгүүт энэ MyFin app болохоор миний яг MyFin ч яг зүгээр ер нь ингээд аппликейшн бол орлого зарлага ингээд ухаалгаар тэгээд шалбар цаг алдчихгүй тэгээд гэр бүлийн гишүүн болон ингээд нэгэн зэрэг ингээд байгаа газараасаа бүртгэх ийм боломж юм байна гэж харсан. Тэгээд бас түрүүний адил таажда апп-ын бүтэц танилцуулгыг тэгээд энэ яг MyFin app-ыг хэрхэн хэрэглэхээ ашиглах заавар ингээд өөрийн хэрэглэж авах жишээгээ тэгээд давуу тал сул талын ярьж өгье. За дараагийн слайд руу нөрөө тэ. За апп-а хэдүүлээ яг нь сонирхоод яг юм бол MyFin юм ингээд ороод сайт руу нөрөөд харчиж болно. За тэгээд энэ апп-ыг бас би ягаад нөгөө сонгож хэрэглэсэн гэхээр Баямаг багшийнхаа сургалтанд суугаад тэгээд сургалтанд нь суугаад явж исэн чинь энэ багшийн өөрийнх нь компани үүсгэн байгуулагчдын ингээд нийлээд гаргасан юм бараг 10-аад жилийн өмнө гарсан юм апп юм билээ. Тэгээд маш сайн хөгжүүлэлт хийгдсэн. Тэгээд монгол хэлээр тэгээд бүх доторх функц одоо нөгөө нэг задрага юмнуудаа өөрөө зохиох боломжтой нь маш их таалагдсан. Нэгдүгээр хоёрдугаар жилийн хурамжинд яг
суурь хураамжинд 25,000 мөлий. Энэ дэвтэрнээс гэхэд 2 дахин хямдхан байсан. Тийм учраас би бас сонгосон. Тэгээд бас хөөхөн юу яадаг? Давуу тал нь нөгөө ганцаараа бас хөтлөх биш ингээд нөгөө гэр бүлийн бусад гишүүдээ ингээд инвайт хийгээд бүгд зэрэг тал талаас байгаа газараасаа ингээд бүглөөд явах боломжтой. Тэр нь бас таалагдсан. 3 дугаарт юу байсан? Зөвхөн өрхийн орлого зарлага биш нөгөө бизнес хийдэг хүмүүсийн хамгаалалт давхар бизнесээ ингээд хөтлөх боломжтой юм билээ. Бас нь ингээд юу үсгээд тэр нь бас их таалагдсан. За тэгээд юу байсан? Тэгээд энэ апын өгшөөчн давуу тал. За ингээд ярьж л гараад ирэндээ иймэрхүү байдлаар ингээд та дэлгэрэнгүй мэдээлэл авах гэх юм бол энэ дээр харагдаж байгаа утас Gmail сайт руу ороод ингээд ухаад болчих байх. За би бүтцийг одоо оруулаад харуулъя. Бүтц нь бол ерөөхдөө ингээд зураг нь энэ хамгийн уртлын эхний слайдн дээр харагдаж байгаа MyFi орлого зарлага гэсэн юм ап байгаа. Android, Apple iPhone дээр нь суусан. За тэгэнгүүт жилийн хураамжийн төрийн хэлэндээ 25,000. За тэгээд өөрөө ингээд оронгуудаа ингээд аппликейшнийг суулгаад шууд өснийхаа дугаараар бүртгүүлээд орчин. За тэгээд бүртгүүлээд оронгууд нэг иймэрхүү байдлаар ингээд эхний 2 дахь зураг шиг ингээд харагддаг. Хуваалцах холбоо ойрох үйлчлэгээний нөхцөл хогийн сав ап ашиглах заавар ап ашиглах ирэх гээд ингээд монголоор учраас ингээд ямар ч хүн ялангуяа бид нар шиг ингээд дижитал ажилладаг хүмүүс бол энийг ингээд ашиглахад ямар ч тийм бэрхшээл тохиолдохгүй гэж би бодож байна. Хуваалцах гэдэг дээр нь нөгөө нөхрийгөө инвайт хийн гэсэн. Би одоо өөрөө ихлээд бүртгүүлж авчаад за тэгэнгүүт энэ хойдлын 3 дахь зурган дээр харагддаг. За би одоо жишээлбэл нөгөө өрхийнхөө орлого зарлагыг Сүрмагийн гэр бүл гээд яасан юм те. Одоо нөхрийнхөө нэрээр ингээд гэр бүл гээд ингээд чис үүсгэсэн. За тэгэнгүүт доотлол нь бизнес хийдэг хүмүүс бол тэр бизнес энэ бизнес гээд ингээд тус ингээд үүсгэж явах боломжтой юм билээ. За тэгэнгүүт энэ хоёрт нь би одоо нөгөө нөхрийнхөө дугаарыг ураад ингээд бүртгэсэн байгаа гэсэн. За тэгээд энэ ап дээр энэ доотлын хэсэгт нь бүртгэл гэж байгаа хамгийн ихнийхэндээ 2 дахь слайдны бүртгэл дээр дааж бүртгүүлжээ дараа нь энэ урамшуулал гэж хэс байгаа. Энэ урамшуулал хэсгээр дарахаар нөгөө та энэ апыг хэрэглээд тань таалагдах юм бол та найздаа ч юм уу ахтай ихчтэй дүүдээ санал болгоод тэгээд та таны дугаарыг нөгөө урьсан хүнийхээ дугаартай тавьчих юм бол танд хөөх ингээд урамшууллаас орж ирдэг. Тэр нь бас хөөх юм билээ. За тэгээд мэдээлэл гэдэг хэсэг дээр ингээд өдөр алган ингээд маш гоё яг санхүүтэй холбоотой зөвлөгөө гоё юмнууд орж ирдэг. За тэгээд тохиргоо рүүгээ ороод ингээд юу тохиргоогоо хийчих. За дараагийн слайд руу нөрөө. Дараагийн слайдн дээр хэдүүлээ юу харагдаж байгаа. Одоо жишээлбэл энэ мэдээлэл нь ямар хөө юм байдаг вэ гэхээр ингээд өдөр алганда сонирхуулах юм бол өнөөдөр бүртэг маргааш 50 амьдарч юм ингээд юм хөөрхөн зөвлөмжүүд орж ирдэг. За эсвэл ингээд санхүүгийн дүрмүүд за 95-5-ын санхүүгийн дүрмж гэдэг юм уу эсвэл нөгөө өндгөө одны цагтны хуваах дүрмж гэдэг юм уу нэг иймэрхүү ингээд богино ингээд хэдхэн секунд зарцуулаад энийг уншаад нэрээ ингэж болох юм байна гэсэн юм гоё тасралтгүй суралцах болсон юм гоё боломжтой. Тэгээд бас энэ апын автал нөгөө зохион бүтээсэн дээр нөгөө баян мөнх багш маань өөрөө санхүүгийн чиглэлийн хүн бөгөөд өөрөө одоо хөрөнгө оруулалт санхүү чиглэл одоо энэ хөрөнгөний бирж энэ санхүү өрхийн орлого зарлагыг бас ингээд олон жил 10 гаруй жил өөрөө юу яасан юм бэлээ тодорхойлж хэрэгжүүлж явж байгаад тэгээд өөрөө ингээд өөрийнхөө гэр бүл хэл зориулж яг энэ апыг зохиогоод тэгээд сайжруулж явсараад ингээд олон түмэн түгээ хэлбээр ингээд гаргаад явж байгаа ингээд гоё бүтээлээ. Тэр нь бас их гоё таалагдсан. Тэгээ өөрөө бас яг гоё энэ чиглэлийнхаа сургалтыг заадаг. Тэгээд тэр багшаасаа би бас суралцаад ингээд апыг хэрэглээд явж байгаа. За тэгэнгүүт ингээд юуруугаа оронгууд бүртгүүлээд оронгууд орлого зарлага гэсэн ингээд юм хоёр ерхий том байдлаар юугаа үүсгэн. Одоо бүтцээ гэх юм уу. За тэгэнгүүт орлого зарлагаа үүсгэснийхаа дараа за дараагийн слайд руу орох юм бол нөгөө орлого руугаа ороод одоо бүх задрагаага хийн гэсэн үг. Та энийг нөгөө өөд таадагдж байгаагаар хийгээд явна. Энэ дээр нөгөө урамшуул цалин гэдэг түрүү нэг урамшуул гэсэн байсан шүү дээ. Тэр яг юу вэ гэхээр за энэ чинь үгжил та нэг хүн ингээд урьж ашиглуулснаар танд 2500 төгрөгийн урамшуул цалин олгосноо. Тэгээд та 10 хүнд ингээд санал болгоод 10 хүн таныг ингээд санал болгосны дагуу энэ апыг хэрэглэх юм бол та дахиад 1 жил ашиглах нөгөө ихээ олчих юм билээ. Тэгээд одоо тайдтай би бас хэрвээ тайд маань одоо ашиглая гэж таалагдах юм бол миний дугаарыг бас урамшуул хэсгээр нь оруулаад өгөөрэй гэж хэлье ташрын гэдэг байхгүй юу.
за дараа нь дугаар хэмжигдчихээ тий. За тэгэнгүүт энэ шиг ингээд нөгөө нэг юугаа оруулна гэсэн. Бүтцээ энэ зүгээр одоо зүгээр миний жишээ гэсэн үг шүү. Та хэд маань өөрсөндөө байх таалагдсан хувилбараар бүх юугаа оруулна гэсэн үг. За жишээлбэл нөхрийн орлого, эхнэрийн орлого. За тэгэнгүүт нөхөр эхнэр орлого гэдэг оронгуудаа дотроо татгалж болно. За аванс эсвэл сүүл мөнгөч гэдэг юм уу? Эсвэл одоо бусад одоо юу орлого, одоо бизнесийн орлого ч юм уу? Эсвэл одоо урамшуул шагнал авсны орлогч гэдэг юм ингээд зөндөө олон ангиллалтаа үүсгэж болно. За хүүхдийн орлого, баримтын орлого, бусад орлого, хуримтлал, биш мэт байдлаар би жишээлбэл үүсгэсэн явж байгаа. За тэгээд хоошоо одоо нөгөө нэг юуны зарлагнуудаа одоо ангиллын гэсэн зарлагууд рүү ороод за сөө хус дулаан тог Univision гэдэг юм уу. За тэгээд ерөнхий ангиллаа ингээд энэний одоо жишээлбэл ерөнхий ангиллын юу гэж нэ орон байр ашиглалтын тасдаа би бичмэх шүү нэ. За дараагийн жишээлбэл баяр зугаа цэнгэлч гэдэг юм уу. За тэнгуү цаанасаар маас, цэргийн баяр, наадан, бүгдийн баяр гэдэг ингээд бүх танай одоо цэнгэлдэг бүх баяр. За энэ дээр би нөгөө гадуур хоол идэх ч юм уу, тоглоомын газар хүүхдүүдэд тоглуулах гэдгээ баяр зугаа цэнгэл гэдэг рүүгээ жишээлбэл оруулж байгаа. За энийг болохоор та өөртөө таалагдсаар өөрийнхөө байдлаар түрүүний дэвтэрний нөгөө нэг өгсөн бүтцэд баригдахгүйгээр чөлөөтэй ингээд үүсгэн. За тэгээд хүнс гэр ах уу гэхэд дотроо ингээд бас задлаа тавьчихна. Жимс хүнсний нэг гурилбуудаа одоо юу вэ те ингээд ангилаад. За иймэрхүү байдлаар энийг ингээд өөртөө үүсгэж тавьчихна. За дараагийн слайд руу харъя те. Ингээд дуусах юм уу? За би гэхдээ жишээ оруулаагүй нөө. За энэ ч яг ингээд ерөөдөө юу яана гэсэн үг. Иймэрхүү байдлаар ингээд оруулчингууд нөгөө нэг шууд доод талд нь нөгөө хувь нь гараад ирдэг. Одоо жишээлбэл хүнсэн дээр за 100,000 төгрөг юм авлаа. Тэнгүүд одоо таны орлогын чинь тэдөө байхаас зарлагын тэдөөв нь хүнс рүү орлоо гэдэг нөгөө нэг тэр мөнгөнд өнгийнхэн доод талд нь хувийн давхар гарч явчихдаг. Төр дөрвөгшаа нэг слайд харуулчих. Тэнгүүд энэний нөгөө нэг дээд талд нь юу хагаад энэ өдөр одоо тэр жишээлбэл баяр зугаа цэнгэл гэдгийн доод талд өдөр 7 хоног сар жил огноо бүх цаг гэсэн байгаад тэрлүүд ингээд дарангууд нөгөө өмнөх сарынхаагаа харж олно эсвэл 7 хоногийнхаагаа харж олно. Энэ бас хоошоо өргөшэн суман дээрээ дараад урт хойд сарынхаагаа ингээд ухраад хойшлуулж ингээд хараад байж болно. Тэгээд 7 хоногийн орн ч юм уу жишээлбэл уртлын 7 хоног руугаа ороод анализаа харчих болно гэсэн. Нөгөө хувь нь ингээд гараад ирдэг. Одоо жишээлбэл жимсэн тэдэн хувь байна, 10%, хүнсний ногоонд 5% байна, гурил будаанд 7% байна гэдэг юм уу ингээд бүр эсвэл ерөнхийдөө нь хүнсэн тэдэн хувь байна, баяр зугаа цэнгэл тэд байна. За орон байр ашиглалтын тэд байна гэдэг юм ингээд ерөнхий хуваар нь харж болно доторх задлсан бүтцээр нь бас ингээд хувь нь гараад ирчихдэг. Тэгэхээр ингээд хөөхөн ингээд хоош нь урагш нь ингээд юугаад харч ямар байдлаар нөгөө нэг хасаг хүсэж байгаагаар хараад ирчихнэ гэсэн. За одоо дараагийнхаа слайд руу тэгээд давуу тал бол надаа юу мэдрэгдэж байна гэхээр одоо би чинь нэг 4 сар ашиглаж байна л та. Нэг сараас хойш. Гэхдээ зөндөө олон давуу талтай байгаа. Цаг хугацаа бол шууд хэмнэж байгаа. Яг нөгөө баримтынхаа цуглааны дугаарыг уншуулж байгаа шиг л шууд аваад гээс нөгөө ап руугаараа шивчин ядах юм байхгүй маш хурдан. За тэгээд өмнө нь ганцаараа ингээд шивээд ингээд бичээд ч юм ингэдэг байсан бол одоо нөгөө нөхрийг уурчсан учраас нөхөр өөрөө тийм задлага хийлээ шивчин орлого орлоо бас шивчин. Тэгэхээр маш амар. Нөгөө нөхрийг байцаахгүй гэсэн. За өнөөдөр явсандаа тэрийг энийгээд ингээд асуугаад авах өөрөө ингээд шивчээрэй гэх юм бол аюу амар. За 3-аас нь болохоор тэрөө хэлсэн бизнесээ бүртгэх боломжтой. Тэгээд автоматар бүгд нөгөө нэг хувь нь ингээд бодогдож байгаа учраас нэг алдаа гарах нь бол ерөөхдөө бага. За тэгээд сая түрүү хэлсэн дэвтэрнээс 2 дахин хэмд байгаа. 3-аас за ингээд утсан алга болгочвол яах вэ гэдэг асуудал үүсэх юм бол ялгаагүй. Ямар ч асуудалгүй буцаага та шинэ утастай болон апп асуулглаа. Бүтгэл утасны дугаараар хийгээл авчихад буцаад таны өмнөх бүх архив гараад ирэх юм билээ. Тэгээд нэг их санаад авахгүй. За өрхийн санхүүгийн бүтцээ зохиох боломжтойгоо би түрүү хэлсэнтэй нөгөө түрүүний дэвтэрний бүтцэд баригдахгүйгээр та өөрийн хүссэн байдлаар ингээд ямар ч ингээд задаргаанд ингээд хуваахаа тэрийг өөрөө зохиож байгаа болохоор за энэ сая хэлсэнтэй өдөр 7 хоног сар жилээр нь анализаа харах боломжтой. За дараагийн слайд нь тэгээд гоё шинжилгээ хийгээд апдейт хийгдэж явдаг учраас давуу талтай. Тэгээд бас ингээд өдөр болгоны ингээд мэдээл зөвлөмжөөс нь бол ингээд татварлгүй суралцж байгаа. Тэгээ буруу бичээд эсвэл буруу фолдер руу англи руу хийчих юм бол тэрийг буцаагаад зөөх бас боломжтой тийм үйлдэлүүд бас байдаг.
засаг устгах дэлгээх ч юм уу ингээд ийм ухаалаг учраас механик алдаа юу гарахгүй гэсэн. За тэгээд сул тал одоогоор яг ингээд мэдрэгдэж байгаа сул тал гэх юм бол яг ингээд нөгөө юм бодит ингээд харах тийм нэг мэдрэмж ч юм уу те ер нь дахгүй яг л ингээд нэг юм нэг юу шиг хэвээ ингээд нэг ап ашиглаж байгаа ингээд ийш оруулж байгаа ингэж байгаа гэдэг нэг тиймэрхүү байдалтай. За тэгээд байнга ингээд ап руугаа ер нь орох шаардлага гардаг. Гэхдээ ингээд эсвэл тухайн үедээ биш ингээд өдөртөө ч юм уу баримтууд маань хэрвээ байж юм бол хадгалж байгаа 7 хоногор нэг шивж болох л байх гэхдээ ер нь бол ингээд дорн шивээд хамаал баг амар юм билээ. Нөгөө юугаа хараад тахад одоо ч орлого ийм байгаа л за зарлага орлогоосаа давсан байна. Угаас ингээд хуваар ингээд дугуугаар ингээд ногоороо тах юм бол орлого ингээд боломжээ. Улаараа тах юм бол ингээд танай орлоготой ингээд дадлах чинь ингээд орлогоосоо даваад байна шүү гэд ингээд тохиод ингээд юм тэнд өнгөөрөөс ингээд тохиог өгдөг учраас ап руугаа хараад улаас юм ахам бол за юм авахгүй юм байна гэд ингээд шууд амархан нөгөө карт маш шуули яах вэ хөө өнөөдрийгээд нэг бодоод ах шаардлагагүй ап руугаа орч хараад за гэд ингээд юм иймэрхүү шийдлүүдийг бас хийж болохоор за нэг иймэрхүү тэгээд сонирхож байгаа асуулт эсвэл ойлгомжгүй юм байсан бол асууж чадна манайхаа. Би асууж. Чамд аль нь зүгээр санагдсан бэ? Одоогээр л надаа энэ хэрэглэж байгаа ап маань юу юм дайггүй. Гэхдээ нөгөө нэг энэ бичсэн дэвтэр маань нөгөө арай дуусаад байсан болохоор би жоохон зэрэг бичиж яваад байгаа. Тэгээд нөгөө хаашаа энэ дэвтрээ ямар ч энэ жилээ дуусгаад нөгөө авсан анализ хийгээд бас давхар харъя гэж бодоод давхар бичиж яваад байгаа одоохондоо. Яг ингээд сорьсон учраас нэг их нөгөө цагмаг авахгүй гэлт ингээд бичиж яваад байгаа болохоор одоохондоо би хөл юм зэрэг хийж байгаа. За би надад тэгж хөтлөхгүй. Тэгээд яг тэгдэг өдөр болгоныг тавлага хэмжээний цаг гаргадаг. Тэгээд ер нь бол наад өтрээс ч бас айгүй үр дүнтэй. Яагаад тэгээд өөрөө одоо яг ямар юм дээрээ илүү зарлага гаргаад байна вэ? Одоо наад дэвтрийнхаа юунаас би нөгөө зарлага харчаад би энэ зарлага дээр ажиллах хэрэгтэй юм байна. Манай хэрэггүй зарлага нь энэ юм байна гэдэг айгүй харагддаг. Айгүй гоё дэвтрээ. Тэг. Би бүр 3 жил төгссөн. Шат юм чихэр мөхөр аваад ингээ эрүүл мэндэд хэрэггүй юм аа гэснээс хувцас авъя бонд авъя гэдэг болсон лээ. Баяр хүргэе. Аваад ихлээ хөтлөө явж байгаа. Тэгтээ гоё шүү. Манайхан сонирхоод үзэхгүй тий. За манай ээжүүдээс өөр асуух лавлах зүйлсүүд байвал тэмдэглээд байж байгаарай. Тэгээд маш үнэтэй зөвлөгөө болон айгүй хэрэгцээтэй тийм ээ маш сайн тайлбарлаад ингээд хэлсэн орон чимэгтэй баярлалаа. Яг биднээс яг ингээд нөгөө нэг гарт ойрхон байгаагаараа тэмдэглэл хөтлөх их түгээмэл байдаг. Тэрнээс гадна ойрын нөгөө нэг хэдэн жилүүдэд бид нарт бас ингээд нөгөө маш олон төрлийн тийм Монгол ингээд аппликейшнуд гарч ирж байгаа нь амар давуу талтай тий. Одоо ээжүүдийн хувьд мэдээж ингээд өрхийн орлого зарлагыг бүртгэн гэдэг бол айгүй чухал. Яагаад гэхээр тухайн өрхтөө ингээд орж ирж байгаа яг ямар мөнгө өрөнгүүд байгаад байна. Тэрийг яаж захиран зарцуулах вэ тийм ээ? Заримдаа яаж хүрэх вэ? Заримдаа ингээд илүү гарсан зүйлсээ ямар байдлаар хөрөнгө оруулж, ямар байдлаар ингээд одоо өөртөөгөө хөгжүүлэхэд ашиглах уу гэх мэтчлэн. За тэгэнгүүт саяны яг ингээд аппликейшн болон ингээд дэвтрийн тэмдэглэл ингээд хөтөлдөг бас ингээд туршлагатай ээжүүд маань байвал бас тийм ээ ингээд өөр ингээд мэдхгүй одоо эсвэл ингээд одоо миний туршлагаас нэг иймэрхүү байдаг иймэрхүү зүйл дээр яадаг байсан бэ гэдэг ингээд тиймэрхүү зүйл асуух хүмүүс байвал бүгдээрээ асуултуудаа тэмдэглэж байгаа. Тэгээд уран чимээгээсээ дараад нь бүгдээрээ асууя. За тэгээд манай 2 дахь степ за баримт. За баримтын талаар би нэг товчхон яриа хийя гэж бодож байна. За энэ дээр болохоор бидний өдөр тутамдаа ингээд худалдаа авалт хийсэн. За ингээд нөтийн баримтууд гэдэг байгаа тийм ээ. Монголдоо ингээд бид нар худалдаа авалт хийхээрээ тухайн баримтуудаа ингээд баримт аппликейшн дээр уншуулдаг. Заримдаа бол ингээд зөвхөн хувийнхаа өөрийн орлогоос ингээд одоо
худалдаа авалт хийсэн зүйлсүүдээ уншуулдаг бол ээжүүдийн хувьд бол ингээд тухайн өртөө ингээд тийм ээ нийтдээ гарсан бүх зарлуудаа одоо нөхрийнхөө худалдаа авалтын хүртэл ингээд баримтаа уншуулахын тохиолдлууд ингээд байдаг. Мэдээж баримтын аппликейшн маань одоо ингээд нөгөө баримтуудаа уншуулж байгаа буцаагаад нөгөө нөтийн буцаа олгот одоо авч байгаа гэх одоо ингээд хэд хэдэн хэрэгцээтэй зүйлсүүд байдаг. А тэгвэл яг аппликейшн рүүгээ ороод үзвэл бас зардлаа тус бүртгэж ингээд одоо саяны шиг ингээд тэмдэглэгээ бичих одоо завгүй байдаг ч юм уу. Эсвэл одоо ингээд нөгөө ямар яг аппликейшн дээр идэх юм бэ гэдгийг шийдэж чадаагүй тийм ээ. Одоо ингээд хэд хэдэн төрлийн аппликейшнуд байгаа л да. Жишээ нь MyFinance тэрнээс гадна Savely гэдэг ч юм уу тийм ээ. Ингээд хэд хэдэн төрлийн аппликейшнуд ингээд гараад ингээд монгол хэл дээр гарч байгаа нь давуу талтай байгаа. Гэвтэл зарим хүмүүс маань ингээд яг тэрнлүүгөө орохоо ингээд заримдаа мартчихдаг тийм ингээд бүртгэж амжаагүй мартчихдаг. За тэгээд буцаагаад нөхөд оруулах гэхээр залхуун хөвчдөг. За нэг тиймэрхүү байгаад тэглээ гингүүт ингээд дараагаар нь яг юунд ингээд хідэн төгрөг зарагдчихв хэр их мөнгө яг юунд ингээд өргөдөд байна гэдгийг тооцоолоход хэцүү байгаад яг зардлаа хянахын тулд баримт ашиглаж болох нэ. За тэгэхээр мэдээж орлого бол ингээд нөгөө нэг ингээд одоо их усүрээс ингээд орж ирж байгаа орлогууд байж болно тийм ээ. Жишээ нь цалингийн их усүрээс за тэнгууд хэд орж байгааг нь ингээд тодорхой. За зардал дээр бид нарт яг хэрхэн баримтаа ашиглан хянах вэ гэхээр одоо жишээ нь энэ бол ингээд би нэг жишээ болгоод ингээд хэдэн зурнууд ингээд скриншот хийгээд оруулсан байгаа. За тэгэхээр бид нар ингээд өөрсдийнхөө нэвтрэх эрхээр ингээд баримт аппликейшн рүү ордог. За оронгууд ингээд тухайн одоо жилүүд маань ингээд дээр хэсэгт ингээд байдаг тийм ээ. Тухайн жилийн ингээд одоо дэтэлүүд тэгэнгүүт одоо энэ бол жишээ нь миний нэгдүгээр улирлын ингээд тооцоо ингээд байгаа байхгүй. За тэнгууд ингээд тухайн улирал ингээд хичнээн баримт бүртгэгдсэн бэ яасан бэ гэх тэнгууд энэ урд ингээд нэг юм нэмэх тэмдэг байгаад байдаг тийм ээ. Тэгэхээр ингээд энэ лөө өмнө ингээд орж харж байгаагүй ч юм уу эсвэл одоо залуу хүмүүс тийм ээ ингээд магадгүй ингээд дөнгөж баримт ингээд бүртгүүлж эхэлж байгаа бол бас энийг ингээд сонирхоод ингээд үзэж байгаа бол энэ нэмэх тэмдэг дээр ингээд дарангууд юу үүсдэг вэ гэхээр тухайн баримтын мэдээлэл гэж гарч ирдэг. За одоо энэ жишээ нь миний ингээд баримтын бүртгэл дээр 9900 төгрөгийн ингээд дата худалдаа авалт хийсэн байгаа байхгүй Unitel-с. За тэнгууд ингээд тухайн нэмэх тэмдэг дээр дараа оронгууд дотор нь баримтын ангилал сонгох гэдэг юм цэс байдаг. За тухайн цэс рүү ингээд харангууд мэдээж ингээд саяны нөгөө аппликейшн дээр шиг айгуу тийм ухаалаг ингээд амар олон төрлөөр ингээд одоо үүсгэх ингээ боломж бол биднэрт байхгүй. Гэхдээ яг тухайн цаанаас ингээ өгөгдлүүд маань ингээ юу байна гэхээр орон сууц, тээврийн хэрэгсэл, хүнсний хэрэглээ, ахуйн хэрэглээ, харилцаа холбоо, амралт, зугаалга, за тэгээ боловсруул, үзүр үйлчлэгээ, эрүүл мэнд, бэлэн хувцас, төрийн үйлчлэгээ тэгээд бусад гэсэн юм цэснүүд цаанаасаа ингээ өгөгдсөн байдаг. За эдгээр 12 цэсээс ингээ сонголтоо хийгээд одоо тухайн одоо ингээд нөгөө айгүй олон төрлийн ингээд юм худалдаа авалт хийнгүүтээ хүнсэндээ оруулах, ахуйн хэрэглээндээ оруулах гэдэг ч юм уу тиймэрхүү мэдгүй үедээ заримдаа бусад гэдэг дээрээ тийм ээ ингээд эсвэл одоо өөр ямар нэгэн тийм үйлчлэгээ юм авсан тохиолдолд бусад гэдэг дээрээ ч юм уу ингээд оруулах бас боломжтой. За тэнгууд одоо энэний хувьд энэ жишээний хувьд одоо Unitel-ээс худалдаа авсан нэгжээ би одоо харилцаа холбоон дээрээ ингээд оруулаа. Одоо тэнгууд биднэрт бараа үйлчлэгээгээд ингээд оронгууд тухайн одоо яг энэ баримтан дээрээ дараад оронгууд одоо тухайн яг худалдаа авалтанд яг юу ингээд байсан бэ гэдг маань ингээд нэгж одоо юугээр ингээд хуваагдаад ингээд байж байгаа байхгүй юу. За тэгэнгүүт харилцаа холбоо гэж үүсгээд за тэрний дараагаар яадаг вэ гэхээр буцаад ингээд бараараа одоо буцаад нөгөө нэг цэс рүүгээ ингээд ороод за харилцаа холбоо гэд хадгалчлаа. Тэгэнгүүт бидэнд юм бусад гэд цэс байгаа. За та бүхэн зэрэгцээд ингээд утсаа хараад баримт руугаа ингээд орж байгаа бол тийм ээ. За ингээд харангууд бусад гэсэн цэс рүүгээ оронгууд энэ чинь ингээд ийм одоо цэсүүд гарч ирдэг. Миний бүртгэл, хянах самбар болон системээс гарах гэдэг. За тэгмүүд ингээд хянах самбар гэдэг дээр орох юм бол бидний тухайн улирлаараа гэж ингэж гарч ирдэг. Тэгэхээр яг нэг сул тал нь юу юм бэ гэхээр за төрөх байдалч. За тэгээд нэг сул тал нь юу юм бэ гэхээр сар болгоноор ингэж юу яах боломжгүй. Гэхдээ ингээ улирлаар нэг эцлээд ингээ нэг харах юм бол тийм ээ ямар зүйлд одоо бидний баримтын ангиллын ингээ тухайн улиралдаа ингээ багтаагаад ямар зүйлд хичнээн ингээ төгрөг үргэцсэн байна вэ? Одоо ингээ мэдээж нэг улирлын чанартай ингээ бас зардлууд ондоо байдаг тийм үү? Жишээ нь ингээ өвлийн улирал төхөөд ирэнгүүт одоо өвлийн хэрэгцээний зүйлсүүдийг ингээ бэлтгэх, одоо өвлийн хүнсээ бэлтгэх арай илүү зардал гардаг. За тэгээд өвлийн одоо нөгөө хувцас хунар ингээ бэлтгэх гэдэг ч юм уу тийм ээ. Гэх мэтлэнгээр ингээ нөгөө тухайн улирлаараа ингээ яг одоо орон сууц, тээврийн хэрэгслэлт хэд гаруй, хүнсний хэрэглээ хэд гаруй гэх мэтлэнгээр ингээ одоо ангилагдчихдаг. За тэгэхээр сая бодол жишээ нь одоо би яг нөгөө нэг энэ ангиллаа ингээ үзүүлэхийн тулд анханаас нь ингээ нөгөө нэмж үзсэн л дээ. Тэнгүүд ингээ хит хитэн зүйлийг ингээ categorize хийгээд ингээ үзэж байгаа байхгүй юу? Тэнгүүд хамгийн анх ингээ нөгөө
яг categorize хийгээгүй байнгут миний бүртгэсэн баримтуудаас одоо та бүхэн энэчнээс ингээ харсан бол автоматар одоо чинь номингийнхаа ингээд нөгөө номин худалдааны төвөөс ингээд нөгөө оруулсан юугээ ингээд автомат бүртгэлийн тийм нөгөө юм сонгочингууд энд ингээд дан хүнсгсэн юм тэмдэглэгээ гараад ирж байгаа байхгүй юу? Одоо энэ хүнсний тэмдэглэгээ, хүнсний хэрэглээ гэд. Тэгэнгүүт эдгээр ингээд автоматар бүртгэгдсэн маань сая энэ дээр ингээд хүнсний хэрэглээ миний дийлэнх ингээ англиагүй байхад 7751% ч гэдэг юм уу ингэж харагдаж байгаа. За тэгсэн чинь сая би ингээ харилцаа холбоо тэрнээс гадна ингээ тээврийн хэрэгсэлт ингээ одоо жишээ нь такси максаа дуудсан ч юм уу тийм ээ тэр үйлчлэгчнүүдийг ингээ нэмээд ахын хэрэглээнд одоо жишээ нь хүүхдийн жиг авсан ч юм уу эсвэл ингээ нөгөө гэртээ ингээ нэг ганц хоёр ингээ авсан ингээ тусна авсан зүйлсүүдийг ингээ тэмдэглэсний дараагаар энд ингээ ховчлаа гараад ирдэг. Тэгэхээр ингээ баримтын ангиллыг ингээ и баримт дээр яг зардлаа бас тэмдэглэх байдлаар ингэж оруулж болдог байх нэ. Тэгэхээр ингээд ерөнхийдөө өдөр тутамдаа бид нэр ингээд зардал гаргаад тэгээд тэрийг ингээд оруулахдаа нөтийн баримтаа уншуулдаг тийм ээ. Тэгээ уншуулад ингээд шууд орхиол гарчих биш. Яг ингээд уртлын тэр саяны нэмэх тэмдэгтээр дараад тэгээд яг ямар төрлийн зардал байсан тэрийгэ багаар ингээд тэмдэглээд явах юм бол дараагаар нь ингээд яг одоо үйлрлээр нь ч юм уу тийм ээ нэг удаа ингээд шалгаа за энэ үйлрэлтаа нэг иймэрхүү зардал гаргасан байх шүү боловсролд одоо хүүхдийн төлбөрт гэдэг ч юм уу би өөрийнхөө одоо хичээл сургалтын төлбөрт ч гэдэг юм уу ингээд яг ямархуу төлбөр гаргасан байна харилцаа холбоонд юу ашигласан байна төрийн үйлчлэгэнд одоо эмнэлэг зүйлсээр ч явдаг ч юм уу тийм ээ тиймэрхүү юмдаа хэрэг мөнгө зарцуулсан байна вэ гэдгийг ингээд тооцож болох нэ. За тэгэхээр баримтын хувьд бол нэг ийм байгаа. Гэхдээ бол мэдээж нөгөө аппликейшн болон тэмдэглэлтэй харьцуулахад бас сул талууд нь юу вэ гэхээр сарын 7-7 хоногор ч юм уу ингээд нөгөө яг харах юмнууд ингээд жоохон цөөхөндөө тийм ээ. За тэгээд бас нэг ингээ юу яана гэх юм бол та бүхэн ингээ бараа худалдаа авалт руугаа ингээд дараад ороод үзэх юм бол яг нөгөө авсан нөгөө баримт дээр ямархуу байдлаар харагддаг. Яг тэр шиг ингээд юу авсан, юунд хитэн төгрөг байна вэ гэдгүүд нь ингээд дотроо бэж идэх шүү. Тэгэхээр энийгээ бас ингээд нэг тэмдэглээд ингээд явуучих болон тэмдэглээд аваа явуучих ингээд боломжтой байдаг байх нэ. За тэгэхээр баримт хэсэг маань ингээд дуусж байна. За манай 3 дахь степ болохоор Excel болон Sheets. За энэ дээр яг өдөр тутмын орлого зарлага яг компьютер нөгөө хүснэгтэн хэлбэрээр хүснэгтэн програм ашиглаад хялбар бүртгэх гээд. За энэ дээр манай ментор нар мандах маань яриа хийх байгаа. Сайн уу. За бүгдээрэнд нь орой минь төргий. Миний яриа сонсогдож байна уу те? За Excel дээр би өөрөө бүртгэдэг байхгүй. Энэ миний өөрийн туршлага юм байна. За дараагийн юугийн слайдаа яачих дараагийн слайд байгаа. Би бол Excel дээр нэлээд олон жил хөтлөж байгаа. Яг өөр угаасаа нөгөө Excel дээр ажлын шугамаараа Excel дээр их ажилладаг учраас Excel дээр одоо яг дуртай ч юм уу те. Тэгээд энэ бол айгүй амархан та тэр Excel яа гэвэл templates дотор нь ороод нөгөө шинэ Excel нээхэд templates байдаг. Энэ дотор нь personal monthly budget гэдэг угаасаа ийм бэлэн загвар template байж байгаа. За энэ дээр ингэж би одоо олон жил хөтлөд явж байна. Дараагийн слайд. Тэгээ энэ яг ер нь бол бас айгүй дайггүй яа тэгэхээр энэ чинь ингээд хамгийн дээдл дээр projected monthly income гэдэг нь одоо ерөнхийдөө төлөвлөж байгаа орлого нь хэдвэ гэдэг. За actual monthly гэхээр яг орж ирсэн орлого чинь хэдвэ гэдгээ тавьчихж байгаа юм. Тэгээд ерөнхийдөө нөгөө одоо зарцгыг ингээд юу яачдаг. Төрлөөр нь ингээд хөтлөө явдаг. Housing гэхээр одоо тий гэр оронтой одоо нөгөө байрны зээл одоо тэгэл утас сөөх одоо тэгэл юуны кабел тэгэл ийм юунуудаа яам транспортейшн гэхээр за машины одоо бензин чих юм уу машинтай холбоотой тэгэл entertainment гэвэл за кино мино үзсэн бол тий хүүхдийн төрсөдөр тэмдэглэсэн болж гэх юм уу. Ерөнхийдөө ингээд зарлага ингээд юу яагаад хөтөлчдөг байхгүй юу? Төрөлжүүлээд хөтөлчдөг. Тэгээд за нэг давуу тал нь ерөнхийдөө давуу тал нь яг Excel дээр ажиллах тухтай юм бол энийг хөтлөө явуучих боломжийн бас дээр нь аппликейшн ерөнхийдөө ашиглах бас тийм дургу ч юм уу тийм хүнд бол бас тохиромжтой. За Excel дээр бол pivot оруулаад янз бүрийн анализ хийж их боломжтой давуу тал нь гэх юм бол за яг дэвтрийг бодоход бас нэмэх хас үйлдэлүүдийг хийхэд айгүй амархан процент эдгээр оруулаад яах ийм давуу талуудтай. За сул тал нь гэх юм бол яг заавал компьютер дээр орж бол хөтлөх шаардлагатай болно. За нөхөртөөгөө зэрэг хөтлөхөд бол жоохон тохиромжгүй. За иймэрхүү л юу байгаа юм. Тэгээд
Өөр юу хэлэх гэж байна. За ер нь бол тэгээд болцсон байна дөө. За дараагийн слайд нь. За энтэй төстэй яг Excel биш ерөнхийдөө бас Google Sheet гэж байгаа. Excel гэсэн үг байхгүй ерөнхийдөө Google-ийн. За энэ дээр бас ингээ хөтөлж олно. За энийг бол би зүгээр яг танилцуулж ярил гэж та хэдэд бас юу үзүүлэе гэж бодсон. Тэгээд ерөнхийдөө бас зарлага орлогоо ингээд категори буюу тэр юунд оруулахтаа нөгөө төрлийн сонгоод явчих юм бэлээ. Дараагийн слайд нь. Энэ дээр яг нэг миний түрүүний Excel-ээс нэг давуу тал нь болохоор энэ юугаа ингээд урдынх нь хэсэгт нь одоо яг нөгөө нэг анализ маягийн юутай шийттэй тий. Энэ дээр нэг ерөнхийдөө за баланс ямар байсан. За тэгээд ерөнхийдөө яг ямар одоо төрлийн юм дээр зарлага дээр одоо хамаг мөнгө тий хэдийн хэмжээний мөнгө гарсан бэ гэдгийг ингээ харах ийм ерөнхийдөө анализ маягийн давуу талтай юм билээ. Тэг яг Google Sheet-ийг бол нөхөртөөгөө шеэрлээд бас зэрэг хоёр талаасаа Excel-ийг ботход бас хөтлөөд явах ийм боломжтой. За ийм хоёр юм бичлэг ярьсан. За миний ярих юм болчлоо. Баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр яг өнөөдрийн маань уулзалтын хувьд яг хөрөнгө оруулагч ээжүүд гээд за тэгээд мэдээж ингээ хөрөнгө оруулж одоо орлого зарлага ингээд бүртгэх бол мэдээж бидний хувьд айгүй чухал зүйл. Тэгээд анханаас ингээд юунд юу зарагдчихээн, ямар мөнгө манай өрхөд ингээд орж ирж гин тийм ээ. Тэдгээр юмнуудаа тооцоолоод тэгээд тэрнээс цаашаага одоо ингээд бид ингээд цаашаага хэдэн хувь ингээд хатгалах уу, ямар ингээд хөрөнгийг хаашаа ингээд оруулах уу. Одоо жишээ нь ингээд манай ээжүүд дунд ингээд одоо currency сонирхдаг тийм ээ, cryptocurrency сонирхож байна уу, bond сонирхож байна уу, зүгээр хадгалахыг эрмэлзэж байна уу. За тэнгуут ингээл ер нь ингээд мөнгөө ингээ хадгалж чаддаггүй гэл ингээ хин тэндээс ингээд хүмүүсийн комент сэтгэл ингээ уншингууд ингээд айгүй олон төрлийн аргууд ингээ гарч ирдэг тийм ингээд жишээ нь зарим хүмүүс ерөөс ингээ хадгалж ингээ өөрөөсөө ингээ авч ингээ хадгалж чаддаггүй тэнгуүтээ зээл авчаад тэрийгээ ингээд зээл аваад тэрийгээ дансандаа хийгээд ингээ хадгаламжийн дансанд хийчингүүтээ тэрийгээ сар болгон төлөөд явдаг гэдэг ч юм ингээд 9 шидийн ингээд аргуудыг ингээд ашигладаг юм байлээ. Тэгэнгүүт ингээд бидний хувьд ингээ хөрөнгө оруулагч ээжүүдийн хувьд хамгийн түрүүнд бол first step тийм ээ ингээ хамгийн анхны алхам бол ингээд орлого зарлага бүртгэх маш чухал гэд. За тэнгууд өнөөдрийн ярьсан бидний ингээ сэдвийн дагуу одоо жишээ нь ингээд уран чимгийн хувьд ингээд за тэмдэглэл ашигладаг байх нь, за тэнгууд аппликейшн ашигладаг байх нь тийм ээ гарт доорх материалаар утсаа ашиглах нь, дэвтэр тэмдэглэгээ ингээ хийх нь байна. Тэгэнгүүт ингээд зарим хүмүүсийн хувьд бол ингээд нөгөө одоо уран чимгийн хувьд нөгөө нэг одоо саяны ноутбукийн хувьд тийм ээ дэвтрийн тэмдэглэгээний хувьд ингээд цаанаасаа ингээд секшнуудыг гаргаад өгсөн байдаг бол зүгээр ингээд нөгөө хоосон цаасан дээр хүртэл ингээд та бүхэн маань ингээд ихлүүлэх боломжтой тийм ээ хамгийн ихний алхам бол ингээд бичээд эхлэх. За тэгэнгүүт ингээд бидний гарт дор материал бас ингээд байнгын өдөр тутмын ашигладаг e-баримт аппликейшн ашиглаад ядаж ингээд зарлага маань юунд гараад байна гэдгийг бүртгэж болох юм байна. За тэгэнгүүт ингээд хэрвээ компьютер дээр ингээд ажиллах одоо цаг зав нь илүү нөгөө компьютер дээр ажиллах таардаг бол одоо Excel Sheets за тэгэнгүүт Excel Sheets тэгэнгүүтээ хэрвээ Mac ашигладаг бол Numbers гэдэг ч юм уу ингээд иймэрхүү аппликейшн тэгээд цаанаас ингээ формат нь ингээ өгсөн иймэрхүү аппликейшн юмнуудыг ингээд програмуудыг ашиглах ингээ боломжууд ингээ бидний хувьд ингээ нээлттэй байдаг байна. За тэгээд өнөөдрийн манай явуулж байгаа одоо энэ уулзалтын хувьд бол ингээд орлого зарлахыг эхний ээлжинд бүртгэцгээе. За тэгээд өнөөдрөөс хойшоо ингээд одоо хэрэг өмнө бүртгэж байгаагүй бол ээжүүдийнхээ хувьд ингээд бүртгээд үзээрэй гэж уриалмаар байна. Тэгээд бүртгээд яг юу юунд зарлага их гарч байна тийм ээ. Тэгээд ингээд юу юугаа хасмаар байна, юуг нэммээр байна гэдэг тал дээр ингээд бас бодож болох нэ. За тэгээд ямарваа нэг асуулт, санал хүсэлт, за тэгээд дараагийн сэдв бас ямархуу сэдв байхаар байна вэ гэж сонирхож байгаа зүйлсүүд байгаа бол ээжүүд маань одоо чөлөөтэй ярилцаад асуугаад яваарай. Манай ментор нараа ихч маань байгаа. За тэгээд саяны бас уран чимгийн ярьсан яриануудаас бас асуух зүйлсүүд бас байгаа бол асуугаарай. Би нэг хоёрхан юм нэмэт хэлчихье. Ерөнхийдөө зардлаа хянж одоо шаардлагагүй зардлыг багасгахад бас юу анхаарах хэрэгтэй юм бэ гэдэг талаар ерөнхийдөө бас ийм юу байдаг юм байна. Бодлогогүй худалдан авалтаас зайлсхийх. Ямар нэгэн одоо шаардлагагүй тийм юмд худалдан авалтаас бол айлуулах зайлсхийх хэрэг үнэхээр хоримтлал хийгээд одоо зардлаа хянах гэж байгаа бол за мөн зөвхөн үнэхээр хэрэгтэй зүйлстэй мөнгөө зарцуулах. За дараагийнх нь хямдрал урамшуулал
төлөвлөсөн худалдаа авалтыг ашиглах гэсэн ийм бас арга зарчмууд бас байдгийм байна. Тэгээд яг уу би бас нэмж хэлэхэд яг уу гэр бүлийнхээ орлого зардлыг бүртгээд тэгээд гэр бүлийнхаа ингээд бүх гишүүдэд ерөнхийдөө энэ санхүүгийнхаа байдлыг бас ингээд ярьж хэдүүл хэлэлцэж яах нь айгүй чухал шүү. Ялангуяа хүүхдээ оролцуулах тий. Бидний чинь бас нэг гол зорилго нь одоо энэ хүүхдээ багаас нь ерөнхийдөө энэ бас санхүүгийн мэдлэгтэй болох, өрхийн санхүүгийнхаа талаараа ойлголттой болгох тэднийг бас явандаа ингээд том болсон хойноо одоо тий энэ орлого заргалгаа бүртгэх ийм дагавартай, ийм мэдлэгтэй багаас нь ингээд сурах бас нэг зорилго байгаад байгаа. Тэгэхээр энэ бас айгүй чухал шүү. Энийг гэр бүлтэй бас ярих оролцуулах нь чухал шүү гэдгийг л бас хэлэх гэсэн юм чи. Тэгээд манай оролцсон хүмүүсээс бас нэмж туршлага хуваалцах хүн байвал чөлөөтэй ярьж хуваалцаж болно шүү. Асуулт байна уу? Тэгээд дараагийн одоо энэ уулзалтуудаар ямар сэдвээр ярих сонирхолтой байна? Тэр талаараа чөлөөтэй санал бодлоо хуваалцаж болно шүү. За сайн нөгөө уран чимгийг маань яриа хийж яхад хин байла асуулттай ууган заяа мөн билүү урнаа шинэ гэд мөн билүү нэг нь нөгөө асуулттай байх шиг байсан. Би жоохон дундуур нь тасалцсан уу яасан. Асуулт байгаа бол асуугаарэ. Тэг нийтдээ ингээд хариулт өгөөд явах байхаа. Саяны яг өгцөн яриануудаас ингээд туршиж үздэг бас ингээд туршлагуудаа бас ингээд ярьж болно шүү. Сар болгоно одоо санхүүгээ ингээд тооцоод бодоод явж байгаа шүү дээ. Гэтэл ингээд нэг юм баримжаатай болдог байхтай ингээд за манад нэг сартаа нэг хүмсэндээ нэг 44 зарцуулдаг да гэд гарч ирэнд нэг хүн. За тэгээд явж мэдээч бас юмны өссөн янз бүрийн болно шүү дээ юмнууд юм. Тэгээд өөртөө гэсэн нэг юм за манай гэрийнх нь юу нэг иймэрхүү юм мэдэж уугаад иймэрхүү хүнсний сарын зардал тийм гардаг шүү гэж бодцоод тэг чи яг дараа нь тэрийгээ зөвхөн одоо за нэг сард 200 мянган төгрөгөндөө л ингээд яг 200 мянган төгрөгөндөө одоо ингээд хүнсэндээ энийг зарцуулнаа гэд тэгж явдггүй эсвэл эндээс нь илүү жоохон бодож ирсэн одоо нэг төлөвлөөд нь шүү дээ 200 мянган тэрнээс нь жоохон их гараа авчиж гин үү эсвэл тэрнээсээ арай аль болох ингээд санхүүг ингээд тооцоо бодод явж 200 мянгаас ч жоохон ингээд багсгаж бас болох юм байна да 160 мянгад ч юм уу бид нэр ерөн сартаа 160 мянгад ер нь амьдчих юм шүү дээ тиймэрхүү ер нь зүйлүүд ингээд тооцоо бодож яг ингээд 2-3 жилийн турш ингээд тооцож бодож явж байгаа тиймэрхүү үр дүн ер нь гарсан уу тиймэрхүү талаас нь жоохон туршлагаа сонирхолтой яг ингээд эхлээд яг хөтлж байхад угаасаа яг тэгнэ. Нөгөө нэг эхлээд бол баг 1 сар 2 за 1 сарч баг анзаарахгүй 2-3 сар 4 сар ч юм уу 2-3 сар ингээд тасралтгүй хөтлж байгаа ерөнхийн нэг юу гарч ирнэ. Одоо яг таны явган зайгийн маань асуусан шиг цаад хүнсэнд нэг 250 мянгыг зарцуулаад байгаа юм байна. Одоо гадуур хоолнд чинь баг 100 мянгыг зарцуулаад байгаа юм байна ч юм уу. Тэгээд унаасаа эврэнд нэг тэтгэж зарцуулаад байгаа маань гэдэг юм баримжаа бол гарна. Ерөнхийн нэг одоо ингээд нэг сар болгоно. За тэгэнгүүт нөгөө гэр бүлийн гишүүн нэмэгдэхээр дагаад юу маань нэмэгдэнэ. Зардал маань. За хүүхдийн хэрэглээндээ жишээлбэл хүүхд эхлээд нэг хүүхд байхдаа бол яг ганц хүүхд дээрээс бүх хүүхд гэдэг нэг ганцхан ангиллтай төвчдөр ингээд ерөнхийд нь бүх юм бичээд байдаг гэсэн мэл одоо ингээд 2 хүүхдтэй болонгод тас бүр дээр нь ингээд ангил үүсгээд бас ингээд нас нь хамаарат бас ингээд хэрэглээнүүд нь өөр. За тэгэнгүүт нөгөө гэр бүлийн гишүүдийн тооноос хамаарна. Тэгээд тухайн гол нь энэ дээр нөгөө нэг яг ингээд бүртгээд ерөнхий юу ингээд гарангууд аль болох хэрвээ үнэхээр яг тэдэн төгрөгийн за нэг 2 сая 500 төгрөгийн ч юм уу за 3 сая ч юм уу эсвэл хамаагүй зүгээр сая төгрөгийн ч юм ингээд орлоготой өрөх байлаа гэж бодоход за тэрийгээ ямар ч байсан бид нар
энэ жилдээ яг ийм байх юм уу? Эсвэл хэдэн сартаа бид нар нэг ийм байх юм уу гэдэг нэг тийм юм очиж цаашид орлого нь үүсч чадна гэхэд ахаад нэмэлт орлоготой өөр орлогын их усүр гарч ирэх юм уу? Тийм төлөвлөгөөтэй өдр байгаа бол тэрийгээ дагаад нөгөө тухайн сарын төлөвлөж байгаа юу нь бас ингээд өөрчлөгдөж явдаг л та задаргаа. Тэнгүүд гэхдээ яг нөгөө тогтсон ингээд хөтлөөд явж байхад одоо эцсийн дүндээ яг юун дээр бууж ийнү гингүүд хамгийн гол нь орж ирсэн орлогоо тэрийг их бага одоо байна гэж ботхоос илүүтэйгээр аль чадлаараа л бид нар хичээгээд хөдөлмөрлөд орлого олж байгаа шүү дээ. Тэр орж ирж байгаа орлогыг яаж ухаалгаар зарцуулах уу гэдэг рүүгээ одоо ерөөхдөө явж байгаа. За мэдээж тэгээд залуу хүмүүс ахмад хүмүүс исэн ч гэсэн алсын зорилго мөрөөдөлтэй те мөрөөдөл хүсэл зорилгынхаа төлөө бас ингээд хөрөнгө оруулалтаар ч юм уу хадгаламжаар ч юм уу тэр юмнууд руугаа бас ингээд орлогоосоо хуваарлж явах ёстой мэн гэдгийг бас ойлгосон. Эхэндээ бол баг эхний 2 жил мөлөө зөвхөн л нэг яг ихтэй их өнөө маргааш ч юм уу за нэг идэж уух хоол хүнс ингээд энэ надад үндсэн байж болох нэг сарын айлуудаас гадаг бүх зарлагуудаа за нэг чадвал нэг тансаглалын нэг жоох юм оруулаад чадахгүй бол тэрийг хумаал тэгэл тэрэн дотроо ингээд тойрогдоод гэтэл хадгалж чадахгүй хадгалж хуримтлуулах руугаа баг нэг хачаад бүгд л өгөхгүй яаж нөгөө нэг үндсэн нэг ингээд суур хэрэгтэй юм хангах уу гэдэг баг юм руугаа л ингээд анхаарат байсан бол өрхийнхөө Нэрэн тасарчих шиг боллоо. Миний чихвчний цэнийг дууссан юм шиг байна. Одоо сонсогдож байна. За одоо сонсогдож байна. Одоо яаж байна вэ? Яа одоо зүгээр сонсогдож байна. Чихвчний маань цэнийг дууссан юм байна. За тэгэнгүүт юу яхаар юм бэ? Нөгөө нэг ерөнхийд нь ингээд манай өрхийн одоо манай өрхийн те ингээд юм санхүүгийн систем ямар байх юм гэдэг тэр системээ гаргах нь их чухал юм байна гэж ойлгоцоо. Одоо ингээд дэвтэр хөтлөөд ап хөтлөөд ингээд бичээд ер нь ингээд өрхийн орлого зарлах хөтлөө явж хахад тэгэнгүүт тэн дээр хамгийн эхлээд бол эхэлж байгаа хүмүүс бол мэдээж нүуний зардлын шинжилгээгээ хийгээд халаасны цорхойгоо олж харах хэрэгтэй. Халаасны цорхойгоо олж харчаад ерөнхий ингээд араамаа харчаад манайх угаасаа нэг юм орлоготой ингээд зарцуулаа ингээд байгаа юм байна гэдэг юм харцсан бол одоо танай өрх нөгөө нэг өрхийн санхүүгийнхаа ерөнхий нэг юм системийг гаргах хэрэгтэй юм билээ. За тэр ерөнхий систем гэдэг нь юу хэлээд байна вэ гэхээр одоо орлого ингээд 100% байлаа гэж бодоход тэрнээс одоо юу гэдгийг за нэг 50% нь цалин руу ч юм уу 10% нь татвар руу ч гэдэг юм уу. За нэг 10% нь хашиг руу ч юм уу. За эсвэл тэгэнгүүт тэндээсээ зайлшгүй нөгөө нэг хадгаламж хөрөнгө оруулалт руу одоо хэдэн хувь ч гэдэг 5% ч юм уу 10% ч юм уу гэдэг нэг тийм нэг системийг оруулах хэрэгтэй юм бил зохиох хэрэгтэй мэлээд гаргах хэрэгтэй гэх юм уу. Тэгхгүй нөгөө нэг хойш нь тавиад за эхлээд үр зээлээ зарчаад ч юм уу эсвэл эхлээд нэг ингээд нэг хэрэгтэйдээ зайлшгүй ингээд авах шаардлагатай байгаа юмнуудаа авчаад тэгээл дараа нь ингээд арай жоохон орлого нэмэгдээд ирэхээр ч юм уу эсвэл арай хүүхдүүдэд том болохоор эсвэл тэгэхээр тэрний дараа хадгалж эхлэеч гэдэг юм уу. Техникийн дараа л би өөрийнхөө хүсэл мөрөөдөл зорилгынхаа төлөө мөнгө төгрөг зарцуулъя гэдэг юм уу. Ингэж хойш тавьж юу болохгүй мэн гэдгийг ойлгоцоо. Тэгэхээр нөгөө нэг орж ирж байгаа орлогоо ухаалгаар хэрхэн зарцуулах вэ гэдэг ийм өрхийн одоо тийм нэг санхүүгийн систем одоо Монгол улсын санхүүгийн систем банк байгууллагын одоо нэг ийм санхүүгийн систем гэж байдаг шиг өрх болгон дээр бат ийм нэг санхүүгийн систем ажиллаж явах хэрэгтэй юм байна. Тэр ажиллаж байгаа санхүүгийн систем нь өөрөө зөв байх хэрэгтэй мэн гэдгийг одоо ойлгож байгаа байхгүй юу? За зөв байна гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр нөгөө мөнгөний урсгалаа зөв удирдах юм байна л да. Одоо жишээлбэл би өмнө нь баг 2-3 жил хөтлөөд явж байхдаа бас миний мөнгөний урсгал буруу явж исэн байгаа байхгүй юу? Одоо баг сүүлийн жилээс л баг ойлгож байгаа байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө өмнөх хичээл дээр өмнөх нөгөө уулзалтан дээр би бас нэг тухайд дурдаад өнгөрсөн ч нөгөө нэг ядуу хүмүүсийн ингээд мөнгөний урсгал яагаад ядуу хүмүүс ингээд улам ядуу болоод баян хүмүүс яагаад ингээд улам баян болоод байдığım бол гэ тэ. Тэг бүх хүмүүс ингээд маш их мөнгөтэй болох ч юм уу за эсвэл заавал их мөнгөтэй биш ямар ч хэлсэн нөгөө хэрэглээг хангаад төсөл мөрөөдөл зорилгоо хангах ингээд зорилготой байдал дундаж хүмүүс нь яагаад л юм дундаж юм тойрогдоо яваад идэгвэ гэхээр гол хариулт нь юу байсан гэхээр мөнгөний урсгал нь зөв хүмүүс нь баян ингээд улам баяжаад идэм байх. Мөнгөний урсгалаа ингээд буруу удирдах байгаа хүмүүс эсвэл алтан дундажтай эсвэл ингээд улам ядуу байгаад идэм байх.
За энэ нь яг ямар урсгалыг хэлж байгаа вэ гэхээр ядуу хүмүүс болохоор яадаг вэ гэхээр мөнгөний урсгал нь ингэж явд юм байна л да. Ингээд орлого ороод ирэнгүүт орж ирсэн орлогоо яг ингээд хамгийн эхлээд нөгөө хүсэл хэрэгцээ рүүгээ ингээд хүсэл рүүгээ ингээд зарцуулчих юм байна л да. Тэгээд дараа нь зардлаа. Зардал гэдэг нь нөгөө нэг юу гэсэн үг шүү дээ. Нөгөө байнга ингээд сар болгон гардаг хэрэглээний зардлууд руугаа ингээд зарцуулдаг. За тэгэнгүүт дундаж хүмүүс яадгүй гэхлээр эхлээд орлого ороод ирэнгүүт эхлээд зардлаа ингээд хийд юм байна л да. Зардал руугаа ингээд зарцуулчаад тэгээд үлдэх юм бол хүсэл рүүгээ ингээд зарцуулдаг гэж байгаа. За тэгэнгүүт баян хүмүүс болохоор яадгүй гэхээр орлого ороод ирэнгүүт хамгийн эхлээл хөрөнгө оруулалт руу хийд юм байна. Тэгэнгүүт хөрөнгө оруулалт руу хийснийхаа дараа яг нөгөө тогтмол зардлууд руугаа зардал зайлшгүй гарах зардал руугаа тэгээд дөрөвдүгээр нөгөө хүсэл рүүгээ. Тэгэхээр энэ тойргийг энэ нөгөө мөнгөний урсгал гэж яриад байгаа нь энэ гэсэн үг. Энэ ингээд тойргийг буруу бид нөгөө системээр орлого оруулалт ирэнгүүд нь хамгийн эхлээл зардалгаа гаргаад тогтмол зардлаа бүгдийг ингээд гаргаад тэгэл үлдвэл хүсэл рүүгээ тэгээд үлдвэл хадгална. Бараг тий. Би бол бараг өмнө тэгж л явж ирсэн зөндөө олоодаа. Тэгээд ингээд ийм тойрогдоод тэгээд тэр тойрогоос гарч чадахгүй нөгөө хадгалаад байгаа хүмүүс чинь нөгөө баян хүмүүс чинь яаж байгаа юм гэхээр орлого ороод ирэнгүүт тэр орж ирсэн орлогын тодорхой хэмжээний хувийг нөгөө нэг системээ зохиоцсон 1% ч юм уу 10% ч юм уу 20% ч юм уу нөгөө боломжноос шалтгаалаад орж ирж байгаа орлогынхаа 10%-ийг ч хамаагүй 100,000 төгрөг ороод ирлээ гингүүт 10,000 төгрөгийн шууд зүгээр нүдээ хийнаад хөрөнгө оруулалт руугаа хийдэг. За тэр нь хадгаламж вэ нүү, хувьцаа вэ нүү, бонд вэ нүү, одоо юу вэ нүү, тэр нь одоо тухайн хүний өөрхийн сонголт те. Хэдийн хэмжээний мөнгө гэдгээс шалтгаална. Тэгэхээр энэ урсгалыг ингээд нөгөө зөв болгох ёстой юм байна гэдгийг хамгийн их сайн ойлгосон. Тэгэхгүй ингээд 1000 хөтлөөд зүгээр тэрийг хараад амар стресстэй хаач хүрхгүй байх, бүтэхгүй байх, болохгүй байх. Хөтлөөд нэмэр хадлах гэдэг ингээд стресстэй суух гэж бид нэр хөтлөх шаардлагагүй. Яг эхлээд хараад угаасаа 1-2 сар бүр стресстэй. Тэгээд бас өөрийгөө ингээд гоё таньж олж харна ингээд халаасны цоргоогоо олно. Жишээлбэл би ингээд баг ихний 2 дахь жил дээр ингээд хэмнэлтийн горимд ахтаа юу анзаарсан гэсэн чинь нөгөө нэг юу хэрэглэхэ болсон би. Дэлгүүрт ороод нөгөө нэг 250 төгрөгөөр тор авахаа болсон. Зүгээр өөрөө тороо аваад очдөг болсон. 7 хоногт бараг удаа 2 удаа ч юм уу 3 удаа дэлгүүрт ороод бараг 750 төгрөг 1000 төгрөг ингээд зүгээр өгч байгаа байхгүй юу. Гэтэл 1000 төгрөгөөр хувьцаа авч болдгийм байх гэдгийг энэ жил би мэдэж авч байгаа юм. Өмнө бол мэддэггүй байсан л та. Тэгээ ямар ч хэлсэн 1000 төгрөгийн ашигтай байлаа гэд 1000 төгрөгөө хэмнэх тийм горимтой. Тэгсэн чинь бүр 1000 төгрөгөөр хүртэл одоо 300 төгрөгийн ч гэсэн нэг ширхэг хувьцаа байна тий. Тэгэнгүүт бид нар 250 төгрөгөөр гялгар урд тор аваад тэрийг ингээд ашиглахгүйгээр дахин аваад ингээд баг дэлгүүр орох болгондоо би бол дандаа тор авдаг гэсэн мэхгүй ингээд жижиг жоох юм авсан ч тор, том юм авсан ч тор. Тэгэл тэр нөгөө нэг юун дээр ингээд шивдэд байсан. Тэгээд хамгийн анх би нөгөө баримт дээрээс миний халаасны цорхоо юу байна гэдэг тэр тор байна гэдгийг олж харсан. Тэрнээс хойш нөгөө дэлгүүр явахдаа авч явдаг юм 2 даван тортой болсон. Тэгээд түүнээс хойш цоронд мөнгө зарцуулаагүй гэд ботход одоо баг 3-4 жил идэх чинь баг хөөхөн. За сард баг нэг 2000 төгрөг нийч бишээ. Сард ядаж би 1000 төгрөг хэмсэн байж тарах гэдэг байхгүй те. Тэгэхээр сард 1000 гэдэг чинь жилд хөөхөн те 100000 ч юм уу хамаа алга те. Тэр баг байх нь хамаагүй. За тэнгууд дараагийн нэг халаасны цоргоогоо би юу гэж харсан гэсэн чи юу байсан? Нөгөө аппликейшн банкнуудын нөгөө онлайн интернет банкнуудын нөгөө мессеж мэдээ штэ те. Мессеж интернет банктай мөртлөө мессеж мэдээтэй тэгснээ юу гэлээ ингээд нөгөө нэг утас руу ингээд мессеж орлого болгон дээр 50 төгрөг хасагдаад мэдээ ирдэг штэ. Тэрийг тэрнээс ингээд бүртгэж явж байсан чинь нөгөө гүйлгээний хураамжн дээр нөгөө нэг зарцуулж исэн мөнгөнд дүнгээ ингээд сарын төгсгөл ботсон чинь баг 5000 төгрөг чөлөө 100000 төгрөг чөлөө гардаг байхгүй юу? Нэг удаа анзаараад эхлээд бас анзаараагүй. Тэгээд нөгөө анзаарсан чинь нэг удаа ингээд гарсан чинь баг 5000 чөлөө 100000 төгрөг гүйлгээний хураамж нөгөө банк хоорондын шилжүүлэг тэгээ мессеж мэдээ гэл ингээд эднэрийн ингээд мөнгө өгсөн чинь баг 10000 төгрөг. Тэгээд тэр зарцуулсан байсан. Тэгэнгүүт нь зөвхөн интернет банк ашиглагээд бусад нөгөө мэдээ ирдэг тийм янз бүрийн бүх юмнуудыг би цуцалсан. 2 дахь миний халаасны цорхоо жишээлбэл энэ байсан. Санаж байгаагаар тэгэнгүүт утсан дээр ингээд 3 дахь халаасны цорхоо юу байсан гэсэн чинь нөгөө юу
За тэр юу биш юм байна. Юу яг мөнгөтэй холбоотой зүгээр нөгөө нэг утасны нөгөө юунууд идэг штэ. Дуудлага хадгалах эсвэл ингээд хай тон дээр нь дуу тавих юм бол тэдэн дүүрэг сарын сөрөөрөмж мөрөмж нөгөө утасны төлбөрн дээр энэ одоо төлбөр яагаад ингээд улам нэмэгдээд их гараад байна гэдэг анализ хийсэн чи би өөрөө баг ашигладаггүй би өөрөө мэддэггүй мессенжер өмнө үйлчлэгээл гэн тэгснэ мэдгүй автоматар ингээд бүртгэгдсэн юм уу би өөрөө бүртгүүлсэн юм уу бөөмөд нэг тийм бага олон хэрэгэлдэггүй мөртлөө тийм үйлчлэгээнүүд айгүйх байд юм лээ. Утас ингээд юм ухаалаг хэрэгслүүдээ тийм юмнуудаа ингээд хаасан ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар ерөөхдөө өөрийнхөө халаасны зорилгыг ер нь айгүй савуулт харна. За нэг тиймэрхүү ингээд хадуураа сайхан явчих. За тэгээ ямар ч гол дүгнэлт нь мөнгөний урсгалаа ингээд зөв болгох хэрэгтэй. Тэгээд танай өрхийн санхүү дээрээ эхлээд хөтөлдөггүй хүн байх юм бол эхлээд хөтлөхийг санал болгоно. Хөтлөж үзчихэд өөрийнхөө халаасны цорхойг олохыг санал болгоно. Халаасны цорхойгоо олж харчаад харахын тулд угаасаа зардлын шинжилгээ гэж хийх хэрэгтэй. Тэр нь нөгөө нэг бүх сарынхаа зардлуудыг чагсаад сайхан биччихээд эндээс би биш манай гэр бүл гарахгүй байж болох зардал юу байсан бэ гэдгийг харна. Тэр харахгүй бол бас анзаардаггүй юм билээ л дээ. Зайшгүй энэ зардлыг заавал гаргах шаардлагатай байсан уу гэж юу харна бодно гэсэн үг. Эргцүүлээд ингээд чагсаад бичсэнийхаа дараа жишээлбэл магадгүй орой хоолны дараа 3 шиг зээрмэг ч юм уу те эсвэл кока-кола ч юм уу те эрүүл мэндийн шаардлагагүй өөрсөндөө бараг мөнгөөр өвчин худалдаж авж байгаа ийм зүйлсүүдэд мөнгө зарцуулсан байна уу гэдгийг анзаарна. KFC ч юм уу пицца ч юм уу те ингээд ийм заавал авах шаардлагатай биш байсан тийм юмнуудаа харна гэсэн үг. Зардлын шинжилгээ хийн гэдэг маань энийг тэгвэл бид нэр заавал жишээлбэл ингээд өөрөө подолк авах шаардлагагүй байсан мөртлөө ингээд дэлгүүрт ороод явж исэн чи гинтхэн маш их таалагдаад зүгээр л авцсан байж болно. Тэгсэн мөртлөө тэр подолкоо өмсөөгүй ч юм уу. Эсвэл эмэгтэйчүүдэд тийм тохиолдол гэдэг чинь ингээд плаж амар гоё плаж харагдангууд за энийг угаасаа л ингээд бүр нэг хорхоо өрөөд авчдаг. Тэгсэн мөртлөө дараа нь нөгөө өмсөөгүй шинээрээ ингээд шкаунт байж идэг чинь тэрэн шиг ийм зайлшгүй биш мөртлөө ингээд авцсан. Шаардлагатай биш мөртлөө авцсан. Тийм зардал юу вэ гэдгийг нөгөө нэг шинжилж харах хэрэгтэй. Тэгээд тийм юм ингээд давтагдаад жишээлбэл зайрмэг ч юм уу эсвэл кока-кола ч юм уу орой олон хоолны дараа нэг кока-кола ч юм уу дэлгүүр гаргаснаа юу гэдэг нь тал хавхаж гарснаа нэмэлтээр санамсаргүй байдлаар кока-кола зайрмэг гитээ чихэр ч юм уу нэм тансаглалын юм гинтх ингээд зүгээр рефлексээр авцсан байж магадгүй ч юм уу те иймэрхүү ингээд юм зайлшгүй биш мөртлөө авцсан юм зардлууд юу вэ гэдгийг ингээд энийг ерөнхийдөө санхүүгийн хэллэгээр бол төвчж болох зардал гэдэг юм билээ л те. Тэгээд төвчж болох зардал юу байсан бэ гэдгээ нэг ихний 2-3 сар ер нь анализ хийж үзвэл нэлээ хөөрхөн тийм юу гарч ирнэ. Танай өрхийн халаасны цоорхонууд гарч ирнэ гэсэн. Тэгвэл энэ дээрээ дараа сараас ажиллах юм байна гэд явна гэсэн үг. За иймэрхүү тэгээд хариулт болж чадсан болов. За миний үед гоё харагдана. За 3 юм хэлжээ. Тэр асуухт нь за нэгдүгээрт нь бүртгээд орхих биш анализ хийх энэ чухал. За хоёрт нь төлөвлөх тий зорилго тавиад төлөвлөх байр амж гэж байгаа гэх юм уу гадагшаа явна гэж төлөвлөх. За гурав дахь нь болохоор зардал бүрийг энэ зайлшгүй зардал мөн үгүй юу хэмж болох уу гэдгийг тодорхойлох. Ийм л 3 юм байна да. Тэгээд миний хувьд бол Оросынхаа 10%-ийг шууд хөрөнгө оруулалтынхаа данс руу хийдэг. За үнтэй зөвлөгөө өгж байгаа ментор болон уран чимэгтэй баярлалаа. Асуулт асуусан гишүүндээ баярлалаа. Тэгээд бидний хувьд ялцчгүй нөгөө орлого зарлага бүртгээд тэгээд тэрнээсээ яг юу хэрэгцээтэй байна, юу хэрэгцээгүй байна тийм ээ ингэж бүтгэж ингэж бас харж мэдчих нь айгуу чухалаа гэдэг ер нь бол өнөөдрийн маань гол point ингээ явж байна. За тэгээд гишүүдээс маань дараагийн уулзалтан дээр бас ингээд сонирхолтой ингэмээр байна. Одоо жишээ нь магадгүй ингээд ямар төрлөөр хадгалж болох вэ тийм ээ хадгаламжийн төрлүүд байдаг ч юм уу. Тиймэрхүү юм ингээд сонирхмоор байна. Эсвэл ингээд өөр ямар төрлийн ингээд сэдвийн дагуу ингээд мэдээлэл сонсомоор байна, туршлага сонсомоор байна гэсэн хүмүүс байгаа юу? Та бүхэн нээлттэй хэлээрээ. Тэгээ манай цаг маань 8:15 болсон байна. Тэгээ уулзалт маань яг гишүүд маань цуглараад хүлээлгээд ер нь 7 цагаас эхэлсэн байгаа тийм ээ. Тэгээд
За энэ уучлаарай. Тэгээд хэрвээ ингээд ямарваа нэгэн нэмэлт асуулт өөр туршлага хуваалцмаар байна, асуулт байна, эсвэл ингээд санал байна гээггүй бол одоо бүгдээрээ ингээд жаахан хүлээгээд тэгээд өнөөдрийн уулзалтаа өндөрлөе да. За төвшин жаргал хувьцаа авах талаар дараагийн хичээлээр зөвлөмж авъя гэн. За хувьцаатай холбоотой мэдээллүүдтэй хувьцаатай ямар төрлийн ингээд одоо туршлагатай ээжүүд байна бас бидний зүгээс бас лавлаад асуугаад тийм ээ гой ингээд туршлага хуваалцах хүмүүс байвал бас ингээд бидэнтэй бас холбогдоорой. За бонд гэж байна. Хувьцаа, бонд. Тэгээ сая бол ингээд манай менторийн зүгээс бас хэлсэн тийм ээ ингээд бүх орлогоос 10% ингээд шууд цааш нь ингээд хийдэг. За одоо манай нөгөө бас book club давхар явж байгаа. Book club дээр The Richest Man in Babylon гэдэг нөгөө Babylon-ы хамгийн баян хүн гэдэг нөгөө номыг уншаад энэ сар эхэлсэн байгаа. За тэгээд тэрний 2 3 дахь бүлэг дээр ингээд нөгөө нэг яг алтаа үржүүлэх, алт цуглуулах юм алттай болох ингээд нөгөө аргууд алт хүссэн ир гэдэг ингээд нөгөө сэдвүүд ингээд явагдаад байгаа. За тэгэнгүүт тэрэн дээр бас ингээд нөгөө дөрвч одоо тэгтвчээ зузаацгах юм аргууд гэдэг тэгэнгүүт тэрэн дээр хамгийн ихэнд ингээд яригдж байгаа зүйл тийм ээ орлого бүрээсээ далт хий гэдэг. За тэгэнгүүт ингээд манай менторын сая хэлсэн шиг ингээд шууд нүдэнэл 10%-ийг ингээд далт хийх бас айгүй чухал тийм ээ. Тэгэхээр бас ингээд тухайн хадгаламжаа бас ямар байдлаар юу яах вэ 10%-аар одоо хадгалах уу эсвэл 7 хоногоор ингээ хадгалах уу 52 7 хоногийн хадгаламж 365 өдрийн хадгаламж гэл ингээл янз бүр байдаг те. Тэгэхээр өөр ямар сэдвүүдээр сонирхолтой байгаа та бүхэн саналаа хөрөнгө оруулагч ээжүүдийнхээ групп дээр бас ингээд мэдээлэл иймэрхүү саналтай байна гэд ингээд мэдээлэл бас явуулаарай. За тэгээд эхний ээлжинд төвшин жаргал линк бэлгээ хоёрын хэлсэн шиг хувьцаа авах талаар дараагийн хичээлдэр зөвлөмж авъя. Бас бондын мэдээлэл авъя гэдэг юм тийм ээ. Бид нараас хэрэгцээтэй мэдээллүүдийг цуглуулж холноо. За тэгээд та бүхний зүгээс өөр лавлах асуух зүйлс байхгүй бол өнөөдрийн уулзалтаа ингээд өндөрлөе да. Нилээн өөр өгөөчтэй бас ингээд хэрэгцээтэй уулзалт бол чадсан болов уу гэж найдаж байна. Тэгээд одоо утаснасаа тэмдэглэлээсээ гарын дорх материалаар тэгээд мэдээж компьютер дээр манай момедийн ээжүүдийн зүгээс бол тийм ээ ингээд компьютер дээр ажиллаж байгаа ээжүүд бол зөндөө байгаа. Тэгэхээр компьютер ашиглаад гих мэтлэнгээр өнөөдрийн зүгээс хэрвээ өмнө нь та орлогоо, зарлагаа тооцож хөтлөж одоо ямар нэгэн байдлаар ингээд нөгөө яг юунд хэрэг мөнгө зарцуулж байна вэ гэдгээ тооцож байгаагүй бол өнөөдрөөс эхлээд тооцоод үзээрэй. За өмнөх ингээд бүр ингээд өнгөрсөн баларсан ингээд хэдэн жилийн өмнөөс хэрэггүй тийм ээ. Яг одоо шинэ сар эхэлж штэ 4 сарын 2 болсон байна. Тэгэхээр одоо өмнөх сараасаа эсвэл ингээ 25 он эхлэхэд ерөнхийдөө зардал ямар байсан тийм ээ. Тиймэрхүү байдлаар эхлүүлээд үзээрэй гэж уриалмаар байна бидний зүгээс. За тэгээд өнөөдрийн уулзалтанд орж ирсэн та бүгдээ баярлалаа. Рекординг хийсэн байгаа. Манай охин жоохон халуураад энэ харж байгаа. Уйлаад байгаа. Тэгээд рекординг хийсэн байгаа. Рекордингоо дараад нь групптэй бас шеэрлэнэ. Тэгэхээр нөхөж бас ингээд тэмдэглээ юм харах гишүүн байвал рекордингоос хараарай. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Тагаа зориулж орж ирсэн баярлалаа. Нэг майфинийг ашиглах хүмүүс маань нөгөө юу дугаараа би бичсэн байгаа 88 85 24 55 гэд хэрвээ сонирхож байвал нөгөө өрсөн дугаар дээр нь оруулаад өгөөрэй. Баярлалаа. Баярлалаа бүгдэнд нь. За баярлалаа. За сайхан амарцгаарай. Баярлалаа.